За энэ үсгийг мэддэг хүүхэд байна уу гэж нөгөө хамгийн түрүүнд гараа өрчих. Чи нэг гараа болов чи мэдэхгүй штэ. Тэр орцны жижигэр явах юм байсан байхгүй. 9 настай хүүхэд жирэмслээд өр хүүхдэд төрүүлж гэсэн. 10 настай хүүхэд төрлөө, 12 настай хүүхэд төрлөө гэдэг юу яриад байгаа юм бэ? Ерөөсөө одоо бид нар нийгмийн төлөө, улсын төлөө хэм хийх гээд байгаа бол тэр хамгийн анхаарах юм чи хүүхд тоо. Хүүхдийн асуудал чи өөрөө ганц хүний асуудал ш бүгдийн асуудал. Их хүний үед жоохон готардаг юм бол Октодтэй өнөөдөр мэндийг хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд. За сонин сайхан юу байна? Монголын залуучуудын холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлөөр сонин сайхан юу яриагаа эхлэе. Тэгээд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаарай. За тэгээ би Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, дэрэгдэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. За эмэгтэйчүүдийн зөвлөл маань бол олон мянган октодыг нийгэмд улс төрд хэрхэн одоо ингээд амжилтанд хүрч болох вэ тал дээр нь бол нэг зөөлөн гიშгэх тийм шатны олъё гэсэн зорилготойгоор 2023 онд үүсгэн байгуулагдчихсан. За одоо манай эмэгтэйчүүдийн зөвлөл салбар бүрийн янз бүрийн мэрэгжилтэй октод байгаа. Тэгээд ер нь их тийм нөгөө гэгээлэг дандаа нийгэмдээ сайн сайхан зүйл хийчихье гэсэн юм октод эмэгтэйчүүдийн нэгдэл байдаг. Одоо 23 оноос хойш баг хэддэг төсөл дээр явж байгаа вэ? За бид нар ч 23 онд анх үүсгэн байгуулагдахтаа эмэгтэйчүүд ба ирээдүгээд 500 эмэгтэй цуглуулад ер нь бол нөгөө яг мэдхгүй тийм хүмүүс ингээд онлайнаар манай зарыг хараад тэгээд ирсэн нэг биений мэдхгүй тийм 500 залуу юу эмэгтэйчүүд туушинд хуралдаж исэн. Яг чуулгана игээд тэгээд тэгэхэд бол нэлээд тийм халуухан элен далангуу тийм чуулга уулзалт болсон. Би маш олон одоо олон улсын болон одоо Монголын чуулга уулзалтуудад оролцож байсан. Гэхдээ одоо хэрэг миний тэр яг 23 оны 3 сарын 5-нд болсон тэр чуулга уулзалт бол ингээд бүр сэтгэлээс гардаггүй. Тэр анхны төсөл байсан шүү дээ. Тийм яг үүсгэн байгуулагдсанаа зарлж байгаа. Тийм анхны чуулган байсан. Тэн дээр одоо гэр бүл судлаач Баясгалан багш ирсэн байсан. Сэтгэл заслын эмч их төвшин багш ирсэн байсан. Дандаа манай панелистээр ирсэн байсан. Дуучин Ариун агч маань оролцсон. Нэгдсэн үндэсний байгууллагаас төлөөлөл гендер үндэсний орооноос гээд ер нь бол их өргөн үрээтэй болоод маш олон дүгнэлтүүд бас тэн дээр гарсан. Одоо энэ жил чинь баг ингээд дөрөвдөг төсөл дээр бас манай буйна ихчээс те яг манай энэ залуучуудын албаны дэрэгдэх эмэгтэйчдийн зөвлөлт хамтраад зөвлөх. За тэгээл одоо бүх entertainment production гэж буйна ихч манаас өөрийгөө танилцуулаарай. За залуучуудын албаны дэрэгдэх эмэгтэйчүүдийн албаны гишүүн бага. За TX production-ыг үүсгэн байгуулагч. Буйна ихчээс 20 жил ажиллаж байна. Уран бүтээлээр нас хүмүүс аягүй сайн мэдж байгаа тий. Тэгээ бид хоёрыг урьсан шалтгаан одоо ер нь ингээд хүүхдийн баяр төгцсөн байна. Тэгэл ингээд хүүхдийн баяр эмэгтэйчүүдийн баяраар бид нөгөө л нэг ярьдаг тий. Нэмэгтэйчүүдийн ирэх ярьдаг. За тэгэл хүүхдийн ирэх ярьдаг. Ирэх гээд нэг юм ерөнхийлөд байгаа боловч яг нэг юм тоочны онсон нэг юм практикл юм ерөөсөө ярихгүй байгаа даа. Тэгмэд би ингээд яг практик дээр нь ажилдаг эмэгтэйчүүдтэй ураад хүүхдийн эрхийн талаараас яриг гээд өрсөн. Тэгээд буйнагчийн хувьд болохоор бүр ингээд адтай жаалууд гээл дандаа хүүхдүүдтэй ажилдаг тий. Одоо жишээ нь адтай жаалууд бол миний одоо хүүхэд байх үеийн инфлюенсерүүд байхгүй одоо шинэ Ариун Туян тэр тий. Тэгээ одоо ингээд тэрнтэй нас ингээд хамтраад өнгөрсөн жилд хоёрыг хийсэн бас тэр сургуулийн хайр дурлал лөө. Сургуулийн хайрын төв. Сургуулийн хайрын төв. Өнгөрсөн жил биш нэлээ 25 оных. 25 онох тий. Анхны нөгөө нарны ингээд хийдэг чи 24 он. Тэгэхээр 2 жил дараалаад явчихсан. 2 жил дараалсан төсөл. Тэр уран бүтээлээс яриага эхлэж хоёр нь тэр киноны санааг ханаас олсон. Яаж хоорондоо холбогдоод уран бүтээл рүү орцсон. Тэ сонирн байна л та надад тий. Бид хоёр ч ер нь бол 17 оноос хойш ерөнхийдөө удирдлага системд магистраар хамгаалжтай танилцж нөхөрлөнөөс хойш ер нь бол тэрнээс ч өмнө нандин нас төсөл төр. Нандин нас гэдэг хүүхдийн бэлгийн боловсролын ийм кино уран бүтээл хийсэн. Тэгээд тухайн үед 19 онд хийсэн тэр чинь боловсрол телевизээр нэлээд шууган тарсан шүү дээ. Тэр кино чинь. Тэгээ яг тэрэн дээрээс Няматайгаа хамтарч ажиллаа. Нямаа ч нөгөө яг хүүхдийн уран бүтээл битэр нь холбогдоод байгаа Нямаа хүүхдийн бэлгийн боловсрол энэ талаар судалж ирсэн. Тэгэхээр би ч яг бэлгийн боловсролын талаар кино хийж байгаа учраас би ч уран бүтээлч хүн Нямаа яг тэр бэлгийн боловсролын талаар судалгаа хийж байгаа учраас судалгаан дээр толгуурлаж уран бүтээл хийж байгаа.
Тэгээ уран бүтээлээр хамтраад тийч 19 онд тэд нэлээд шууган тарсан шүү дээ. 19 онд тэр чинь 1700 охин ихнэл хсын өсвөрийн клиник дээр үр хөндөөлсөн байгаа байхгүй. Тэр чинь зөвхөн ихнэл хс дээр гарч байгаа тоон судалгаагаар 1700 охин. Эмнэлгүүдийн тоороо. Тэгэхэд хувийн эмнэлгүүдийн тоороо тэр чинь 14-өөс 17 насны охин байхгүй. Маш өндөр энэ. Тий, тэгэхээр тийм өндөр тэр чинь бүр 19 онд л тийм тоо гарч ирсэн. Одоо бол хэд болж байгаа бүр тэр тоо бүр давсан байгаа шүү дээ. Аимшигтай л өчигдөрийн нэг юун дээр эмчийн ярилцлаган дээр 9 настай хүүхэд жирэмслээд бүр хүүхдэд төрүүлж гисэн 9 настай эмэгтэй 9 настай хүүхэд ер нь бол ингээд нөгөө яг бидний нийгэмд гаргаж ирэх одоо энийг бол гаргаж ирэхээс бол амар зүйл байхгүй юу? Энийг цацаад авах шаардлага байхгүй тий. Тэгээд ийм асуудлууд бол ингээд ер нь ингээд гараад байдаг. 10 настай хүүхэд төрлөө, 12 настай хүүхэд төрлөө гэд юу яриад байгаа юм бэ тэр чинь хүүхэд за юу уран бүтээл ярьж байгаа дараа нь эмзэсдээ ярихаар орж ирж шүү. За тэр уран бүтээлээсээ ерөөхдөө хамтарч ажиллаа. Тэрнээс хойш ахаад сургуулийн харийн түүх гээд нарны хөр баг 3 сая үзэлттэй 3 сая үзэлттэй нарны охид төсөлтэй хамтарч ажиллаад сургуулийн харийн түүх гээд бас үерхэл нөхөрлийн талаар уран бүтээл хийгээд тэр уран бүтээл яг хүүхдүүдэд зориулаад үн төлбөргөө тавьсан YouTube-д. Тэгээд тэр чинь тухайн үед үзэлт өндөр аваад хитэн саяараа үзээд 2 дугаар ангийн хийхээр болоо. Тэгэл 2 дугаар ангийн 17 онд 2 дугаар анги 25 оны 11 сард тий 25 оны 11 сард нэлдээ ингээд 2 дугаар анги гарч ирсэн. Одоо ер нь ингээд бид хоёрыг бас нөөчтрийн ярианаас ойлгосон л та ерөнхий боловсролын сургуулиудаар үнгүй үзүүлээд явж байгаа гэд тий 2 дугаар анги тэр ер нь нийгмийн хүрээнд бас хэр хүлээцтэй байна тий сургуулийнхаа ер нь хэр дэмжиж байна боловсролын салбарын маань ер нь хэр хүлээж авч байна. Боловсролын салбарын нь ерөнхийдөө бол энэ киноч өөрөө ямар нэг улсын дэмжлэг байхгүй. Кино уран бүтээлч өөрөө яг эн чин тайзны театрт зориулсан кино ер нь бол 250-аас 200 сая төгрөгийн төсөвтэй гэдэг ямар нэгэн одоо том компани орж ирж ингээд бид нар ч яг найз нөхдөөрөө бид нар ингээд бор зүрхээрээ өөр шир дараад ингэж хийж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол улсаас юм дэмжлэг авах улсаас харин бид нар яамны нөгөө кино авалц дэвшээд шилдэг 3 киноны нэг болоод одоо цом хүртсэн. Гэхдээ тэгээ яг шилдэг кино болсон ч төсөв байхгүй. Үднээс бид нар бол ингээд дэмжлэг үзүүлж чадахгүй ч гэсэн сургуулиудаар үзүүлвэл энэ хүүхдүүдэд их зөвлөгөөр дуурайж үзүүлэх кино юм байна гэсэн дүгнэлт гараад ерөнхийдөө сургуулиудаар бол ерөнхийдөө одоо бол бүх сургуулиудаар бас явж амжаагүй л байна. Тодорхой хэмжээ сургуулиудаар явсан. Тэгээд давхар уйтынгийн дээрхлийн талаар лекц ихлэн уншаад ингэ явж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө сургуулийн харийн түүх чинь аутизмтай хүүхд нийгмийн гадуурхалт хэрэг өртөж байгаа талаар бас үед ингэ дээрхэл орж байгаа кино байгаа байхгүй. Монгол баг хамгийн анхнаар ажилласан тий. Тэгэд ер нь ингээд кино игээд явахаар одоо Нямаг бол жишээ нь хүмүүс хараад мэдж явах нийгмийн асуудлыг ингээд дуурдаг тий. Тэгээ энэ хүн бас ингээд уран бүтээлээр нийгэмд ингээд мессежийг хүргэдэг. Тэгээ ингээд сургуулийн харийн түүх хоёрыг жишээ нь ингээд харж яхаар яг юм эмзэглэл нэг юм дээр ингээ огтлцаад байгаа болохоор урлагч байна уу те нэг юм нийгмийн чиглэлийн хүмүүс айгу таарад ах шиг байна л та. Жишээ нь энэ төслөөс маань ямар дүгнэлт үлдсэн бэ те. Нэг юм би ч бас 2017 оноос өсвөр насны охтууд руу чиглэсэн тийм нарны охид гэж үндэсний хэмжээний төслийг эхлүүлээд за тэгээд налахаас эхлээд ер нь нэлээ олон орон нутаг аймаг дүүргээр тэгээ бас хувийн сургуулиуд дээр ч гэсэн клуб хийх салбараа нэгээд ингээ ажилласан. Тэгээд яг нөгөө охтуудтай ер нь бол одоо давцсан дагаар нэг 10 гаруй охтуудтай уулзаж сургалт зөвлөгөө өгсөн байгаа. Тийм тэгээд охтуудаас манаас 1360 охноос нөгөө нэр хаяггүй тийм одоо шууд элен далангүй бичсэн загтлууд нөгөө нарны охид төслийн шууд ингээ харцгаар ирсэн байсан. Тэгээд тэр загтлуудыг уншиж байхад охтуудтай уулзж байхад бол ингээд ер нь бол нийгмийн асуудал төрчигтэй алган дээр байгаа юм харагдана. Зарим үед би хүүхдүүдээс ирсэн загтлыг уншаад уйлаад уншиж чадахгүй цаашаа тавьдаг байсан. Хэд хоног хүрч чадахгүй. Зарим орон нутагт ингээд клуб ихээ үйл ажиллагаар очоод ээж охтын болцоо эсвэл бид нар ч бас хөвгүүдээ бас татаж оруулна ш. Нэг л өсвөр насыг судалж байгаа учраас өсвөр насныхаа хөвгүүдийг бас оруулж ирдэг. Тэгээ хөвгүүдийг бас ингээд ээжтэй нь болцуулдаг ч юм уу ийм ингээд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тэгэхэд одоо нөгөө хойд ээж аавтай ч юм уу эсвэл ээж аавгүй өвөө мэдрэг байдаг ч юм уу тийм хүүхдүүд энэ төрөл намайг ээжээ гэж боддог гэд ирээд тас тэрэ уйлдаг. Тэгэл нөгөө би эхэлдэг олон би ер нь бол 4 хүүхэдтэй. Тэгээд хэд хүүхэдтэй ингээ хүмүүс хар би маш олон хүүхэдтэй гэж ярьдаг шүү дээ. Тэгээд энэ тэнд ээж нь болно,
Заримдаа орой үдшээр одоо хамаагүй те нөгөө малчин хүмүүс ч өөрхөн амтаа сүлжээнд орой үдшийн цагаар л нэг сүлжээнд гардаг юм шиг байгаа. Тэгээд ингээд чатаар одоо юунууд мессеж явуулаад танд ингээд баярлдаг. Зарим нь шууд видео колл. Тэгэхээр би одоо ийм танихгүй авахгүй штэ. Ямар ингэж бодоод бас тэнгүүд дараа нь ингээд тэр чатан дээрээ бүр ингэ сэтгэлийн хөвг бичсэн байдаг. Миний охин одоо тэр аймгийн тэнд сурдаг тийм газар байдгаа. Эсвэл тэр сургууль сурдаг. Тэгээ ингээд одоо эхнэр өвтөр салсан юм байсан. Би одоо өөр хүнтэй суусан яасан ингээд хамгийн маа бичиж авахгүй хөрх амт хүмүүс үнэхээр тэгдэг. Тэгээ ингээд ийм дөөр юм чат ирээ. Тэгээ миний охин амнасаа одоо хорлон гэл ингээд над руу ингээд аавтайгаа харьцдаггүй бүр ээжтэйгээ өөрөө бас ингээд тийм шиг ингээд харьцаж халгаагаад байна тий. Тийм байсан. Тэгсэн чи одоо ингээд бүр надтай маш гоё харьцаж байна. Би одоо ийм хүнтэй болсон ингээд би баян харилцдаг гэдэргээд ингээд таны тухай хэлсэн учраас би танд баярлалаа гэж хэлэх гэж залгасан юм аа гэд. Ийм надад хэд хэдэн хүмүүсээс одоо мессеж чат бол зөндөө иржсэн. Тэгээд энэ төсөл маань бол яг нөгөө зогсож болохгүй төсөл байгаа байхгүй. Тийм учраас ингээд байн үргэлжлүүлэн явдаг. Тэгжэл эдний нөгөө яг TX production маань юу хийнэ гэд уран бүтээл хиймээр хүүхдийн энэ нөгөө эдгийн дээрлэхэлтийн талаар одоо энэ хүүхдийн сэтгэл зүйн боловсролын талаар тэгээд олон хүүхдүүд төрж одоо хүүхдэрээ ээж болоод байна те энэ талаар ингээд кино хиймээр байна гэд найз маань ирээд тэгээд битээр ер нь бол за найз нь бол ийм судалгаанууд байна. За ингэж явъя гэд. За тэгээд би ч 2018 онд нөгөө төрийн захиргааны юугаар магистрийн зэрэгээ хамгаалж явж байхдаа сэдвээ Монгол улс дахь өсвөр насны хүүхдүүдийн нөхөрчхөн мэдлэгийн төвшин гэдэг сэдвээр удирдлагатай хамгаалсан. Тэгээд ер нь бол за энэ бол хэзээ ч хайж болохгүй одоо энийг маш сайн боловсруулах хэрэгтэй бодлого юм байна гэд ажиллаа яваад байгаа. Тэр нь л яг одоо яриул их юм байна л да гэж. Мянган цэцгсийн чуулган гээл манайх ч нөгөө өсвөр насны охтууд гэдэг болвол яг нөгөө сэтгэл зүйн боловсролын хувьд 17 насны дээрээ дараачийн одоо 20 30 40 жилийн дараа хэн байх вэ гэдэг суудаг нас байхгүй юу. Тэгэхээр зэрэг яг өсвөр нас хідээс хэд байдаг вэ гэд одоо анх ингээд сургуулиуд орчор мэддэггүй. Одоо бас харцангуй гоё болж байна. 10-аас 19 нас байдаг. Энэ бүр тэгэхээр бол энэ байгууллагаас одоо судлаад хүний бие физиологийг судлаад гаргацсан нас шүү дээ. Тэгээд 19 нас хүртэл байдаг. Тэрний одоо энэ хідээс эдэн 10-аас 13, 14-өөс 16, 17-аас 19 гэдэг бас ингээ өөр гэсэн онцлогтой юм байдаг. Тэгээ энэ бол нөгөө эрэгтэй хүүхэд, эмэгтэй хүүхэд гахаад ингээ задраа явуучих юм тийм ээ. Тэгээ нөхөрчгөн эрүүл мэндийн мэдлэг гэдэг өөрөө цогц. Зөвхөн нөхөрчгөн эрүүл мэндийн мэдлэгээр томчууд ч гэсэн одоо нөгөө хүүхэд төрүүлэх болон одоо бэлгийн харилцаа гэж ойлгодог. Гэтэл энэ маань болохоор зэрэг нөхөрч хөрөөдөндийн мэдлэгийн ард 4-5 сэдв явждаг. Гэр бүл төлөвлөлт, гендерийн тухай ойлголт, одоо энэ бэлгийн боловсрал. Тэгээд дөрөвт нь бол нөгөө бэлгийн замын албарт хүчин гэж орж ирж байгаа. Тэгээд энэ 4-5 сэдв байгаа. Тэгээд өнөөдөр манайх бас энэ гэр бүл салалт гэж маш их байна. Гэр бүл төлөвлөлт ерөөсөй байхгүй. Гэр бүл салалт их байгаад гэр бүл төлөвлөхгүй байна гэдэг чинь нөгөө нөхөрч хөрөөлөндийн мэдлэгийн боловсролч л ерөөсөө Монгол улс хаягчаад байгаа байхгүй. Бүр ингээд тэр ч гэдэг би бас ингэж нөгөө судалгаа хийж чад за тэ одоо магадгүй бидний үеийнхэн ч юм уу тэ энэ талаар бүр сонсоогүй заяа сургуультай үнэхээр сэтгэл зүйн боловсролч сонсоогүй эрүүл мэндийн хичээл дээр яг нөгөө нэг юм бэлгэрхтийн байдаг гингүүд бараг л нөх хөвгөд тогтод чинь тэ намаа хаагаал нуугаал нэгнийгаа нөгөө нүүрэн дээр нь ингэж биологи хичээл үзэхэл амар ичдэг байсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ ч нөгөө нийгэм солигдож байгаа. Тэ ингээд өөрчлөгдөж байгаа учраас энэ ингээд хүүхдийн яг тэр тухайн насан дээрээ мэдэж авах хэвээр тэр мэдлгүүдийг нь л өгөх ёстой байхгүй юу? Тэрийг өгөөгүйгээс шалтгаалаад маш олон эрсдлүүд үүсэж гарсан эрсдлэр. Одоо магадгүй бид нар чинь ингээд сурах бичиг дагуулгын өөрчлөлт хийж чадахгүй байхгүй тий бид нар бодлогын төвшин хүмүүс биш, яам тамгын ажилтнууд биш. Тэнгүүд миний одоо харж байгаа өнцөг бид нар одоо юу юугаар нөлөөлж чадах юм гэхээр бид нар нэгдүгээр контентоор нөлөөлж чадна. Хоёрдугаар тэгийн соёл урлагаар л дамжиж нөлөөлөх юм байна гэд. Тэг буйнаг чинь бас өмнө нэг ярьсан ярьслыг бас би сонссон. Хүүхдийн хөгжил гэдэг чинь энэ үзэж байгаа харж байгаа юмнаас эхэлдэг юм аа. Тэгэхээр тэр хүүхдүүдэд зориулсан томчуудын киноны зах зээлээс гадна хүүхдийн кино руу ингэж та нар ашиггүй болох хүмүүс ордоггүй. Гэтэл хамгийн чухал салбарч өөрөө тэр хүүхдийн киноны зах зээлштэй гэдэг агуулгатай бас энэ хүн одоо буйнаг чинь урлагийн тэр харсан судалгаатай энэ олон жилийн одоо практик судалгаа шүү дээ тий. Тэр яг академик судалгаар ерөөхдөө амар тийм уялдаж ин л та. Жишээ нь тэр хүүхдийг одоо үзэж харж байгаа юмар нь бид нэг төлөвшүүлээ тий хөгжлийг нь дэмжиж гэдэг чиглэлээр жишээ нь та ингээ уран бүтээлийнхаа мотивацийг яаж олж авч байна.
хүүхдийн уран бүтээл хүүхдүүд ч одоо жишээлбэл хүүхдүүд ингэж байгаа байхгүй одоо багш нь ч юм уу эцэгхэн ч юм уу чи ингэж болохгүй тэгж болохгүй гэдгийг бол ерөөхдөө нэг чихээр ороод сонсоол нөгөө чихээрээ гаргачихна тусгаж авахгүй тэгэхэд үеийнхийнх нь хүүхдүүд магадгүй яг өөртөө толгомдож байгаа асуудлыг кино уран бүтээлээр тоглоулаад гаргахаар сэтгэл зүрхэл нь аюу кинонд бид нар ч өөрийгөө харж байгаа юм шиг яг өөрийгөө харж байгаа юм шиг ордог. Тэгээ ялангуяа хүүхдийн уран бүтээлд хүүхэд өөрөө хүүхдийн дүр дээрээ тоглоод тэгээд хүүхдэд хүргэхээр зэрэг бид нар жишээлбэл би одоо жишээлбэл 16 та охины дүрийг гаргаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр 16 та 15 та охины дүр чи яг өөрөөрөө тоглоод дотроо ороод ингэхээр яг бараг жүжиглээд их шаардлагагүйгээр нөгөө хүүхдэд ойлгуулж чадаад байгаа байхгүй. Тэгэхээр манай кинонууд би одоо манайх TX бардагш ерөнхийдөө 19 кино уран бүтээл хийсэн байгаа. Тэгээ 19 киноноос манайх өнөөдөр Монголд хамгийн том олон дагагчтай хамгийн том пэйж болсон. Тэгэхээр 2 пэйж байна. Хоёулаа нэг нь одоо 400 мянган дагагч хүрэх чинь ямар ч хараараа ямар нэгэн бүүст мэс байдаггүй гэдэг юм уу. Нөгөөх нь тэр өсвөр насны хүүхдүүд зориулсан дунд насны зориулсан хүүхдүүд болохоор TX TV гэдээ бас пэйж байгаа. Тэгэхээр энэ 2 пэйж дээрээс ерөөхдөө уран бүтээлийн үзүүлгүүд маш олон хүүхдүүд үздэг. YouTube дээр манайх одоо бараг 100 саб хүрэж байгаа. Бас уран бүтээл хитэн саяараа үздэг. Тэгэхээр энэ дэр ингээд сэтгэлдлүүд нь орж ирэнгууд яг тэн дээр би яг ингэжсэн би одоо яг ээжд ингээд хэлж чаддгүй хэлж чаддгүй асуудлаа эндээс ойлгосон. Би тэгмээр юм. Эхлээл бид нар чинь нөгөө пэйж нэгээл ингээд чинь айгүй хүүхдүүд чинь тэнэг мэнэг мангар гэж хар комент орж ирдэг гэсэн бол одоо манай тэр киноны доор ерөөсөө хар комент орж ирэх болцсон. Тэгэхээр чинь сайн ингээд яриад байгаа байхгүй. Тэгэхээр хүүхд кино уран бүтээлээс ойлгоод байгаа нь энэ чинь практикээр харагдаад байгаа байхгүй. Тийм тэгэхээр ер нь бол ингээд яг хуу театрт кино уран бүтээл хүүхдийн уран бүтээлээ гаргаад ингээд өглөө 10 цаг 11 цагийг өгнө. Өглөөний цагийг тэгэнгүүт хүүхдүүд үзэхгүй шүү дээ. Хичээлтэй. Тэгэнгүүт давцчихдаг. Тэгэхээр цагийн өдөрцөө. Тэгэхээр орой 7 цагийн кино, томчуудын кино үзэнгүүт нөгөө хүүхдүүд чинь томчуудынхаа киног үзээд за театрт гаргаж чадахгүй. Тэгэнгүүт IPTV дээр тавангууд хөрөөхөд хүүхдүүд сайн үздэг бас. Тэгээд IPTV дээр үзэж байгаа. Тэгээд эсвэл өнгөө YouTube дээр өнгөөтэй тавьцсангууд сэтгэлдээс нь харангууд үнэхээр эрэлт хэрэгцээ болов уу хэрэгтэй байгаа юм хүүхдийн уран бүтээлд. Тэгээд ойлгож байгаа нь ээжтэйгээ ингэж харьцдаг гэсэн тэгж харьцсан эсвэл найзтайгаа тэгмээр юм байна гэд кино уран бүтээл ингэ дүгэлтээс нь ингээ харахаар тэгээд үнэхээр үзмээр байна. Одоо ийм кино хийгээд өгөөч, тийм кино хийгээд өгөөч гэд баг захиалга өгөө. Тэгээд энэ сургуулийн харийн түүхт чинь баг хүүхдүүд 2 дугаар анги нь бол хүүхдүүдийн захиалгаар хийгдсэн гихч хэлж болохоор тэгж хийсэн. Ялангуяа нэлээд өсвөр насны хүүхдүүдэд сайн хүрсэн тий. Энд одоо бид нар нэг харилцаа тэргээд төрийн ордон 1000 цэцгсэн чуулган гээд яг өсвөр насны охтуудын 10-11 дугаар анги охтуудыг 12 дугаар анги охтуудыг яг ахлах анги оролцуулаад тийм чуулга уулзалт хийж хад нэг судалгаа авсан. Тэрийг би энэ дээр харж байна л да. Энэ дээр яалтчгүй хүүхдүүд ингэж байгаа байхгүй. За тэгээ нөхөрчгөн боловсрол болон эрсдлүүдийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ гэхэд эрүүл мэндийн багшаас ерөөсө 21.3%. Эрүүл мэндийн багшаас шүү дээ тий хичээлээс юм. Тэгээд найз нөхдөөс ээж ааваас онлайнаас гэдэг нь босод хувь. Бүр дараа бүр 70 гаруй хувь биш тий. Тэгснэ энэний бүр 54.4% нь онлайнаас гэж. Энэ бүр яг нөгөө бид нар дэлгэцэн дээр өгж агаад зэрэг ингээд бөглөж авдаг байхгүй. Манай эмэгтэйчдийн зөвлөл чинь нэг давуу тал нь бидний нэг онцлог зүйл бол чуулган ихтэй ингээд сул тийм одоо өртөнгөө юм. Тий, лозон маягтай чуулган хийдэггүй. Дандаа ингээд судалгаа авч судалгааны хаараас явдаг. Тэгээ энэ дэр нэг 5 асуулгатай л явсан бид нар. Тэгээ эрүүл мэндийн багш нараас нөхөрчгөн боловсролын талаар хангалттай мэдээлэл авч чаддгүй гэж бас нэг асуухад өвөө нь 60%. Өндөр байгааз. За тэгээ энд бүр юу байгаа? Сэтгэл зүйн хичээл ерөнхий боловсролын сургуулийн үндсэн хөтөлбөрт орох шаардлагатай гэж бодож байна уу гэсэн чи тийм гэдэг нь 96.1%. Тэгэхээр энэ сэтгэл зүйн боловсрол энэ хүүхдүүд ямар хэрэгцээтэй байна гэдгийг шууд энэ судалгаараа харж байгаа байхгүй юу? Тэгээ сэтгэл зүйн хэрэгцээ, сэтгэл зүйчийн хэрэгцээ хэр зэрэг шаардлагатай бэ гэхэд маш их гэдэг нь 87.8%. Тэгээд яг бид нар энэ дээр болохоор нөгөө юу сургууль болгоно нийгмийн ажилтан байгаа сэтгэл зүйч байгаа. Арга зүйчээс байгаа тий. Тэгээд байхад тэр хүүхдүүдэд хүрэлцэхгүй байна гэдэг энэ дүгнэлт гарч ирж байгаа юм байна. Хүрэлцэхгүй байна уу? Эсвэл нэг юм хаалттай байгаад байна уу гэдэг ч юм сайн юм биш. Хүүхдүүд орж ерөн сэтгэл зүйчтэйгээ ярилцах нь ховор юм биш. Дээрээс нь тэр чинь хүний эмзэг нууц мэдээлэл тий. Би тэгээ энд нэг одоо цагтлуудаасаа яг энэ кейс дээр хэлье. За охтуудаас ирсэн цагт манай сургуулийн эмч намайг тий миний бие өгдөөд ингээд орсон чинь жирэмсэн юм уу? Битгий маялаад гэсэн. 15 настай хүүхдийг тэгээ загнасан байгаа. Тэгээ би ахиж эмчдэр очихоос айсан.
намайг тэгж загнадаг гэсэн ийм агуулгатай цагтууд маш их байгаа. Тэгээд нөгөө яг өсвөр насн дээр ч одоо сарын тэмдэг анх ирж байгаа хүүхдүүд халуур нь бүлээр нь бүрзийн янз бүрийн болно штэ тий. Тэгээд нөгөө ингээд тэгээд сарын тэмдэг ирэнгүүт айгаад эмчтэр очихоор үүдсэн тэгжилдэг. Сэтгэл зүйчдэр очихоор үүдсэн тэгжилдэг. Ийм одоо цагтууд бүр үнэхээр одоо яг бодтойроо байж байгаа. Зарим нь л сургуулаа бичсэн байгаа юм. Би тэр сургууль сурдаг ингэдэг тэгдэг гэдэг. Тэгээд яг тэр өсвөр насны охтуудаас тийм цагтлууд бол маш хэрэг. Тэгэхээр манай сургуулийн сэтгэл зүйч нар, нийгмийн ажилчид, эмч нар өшөө сайн боловсрох хэрэгтэй. Суралцах өөртөө бас тэр нэг тийм хаалттай байдлаас гарах хэрэгтэй. Хүүхдэд тийм зан гаргаад байна гэдэг дээр би бүр тэрийг ингээ уншихаар бүр сэтгэл урагддаг шүү дээ. Гэхдээ сургуулиагүй эмч гэхээр сэтгэл зүйч эмч гэхээр л очиж сургуулийн сэтгэл зүйчийн сургуультай ажилладаг шүү дээ. Гэхдээ зүгээр сэтгэл зүйч болгоно хүүхдтэй ажилтдаг байхгүй. Тэгэхээр тэр чин хүүхдийн сэтгэл зүй зүгээр том хүнтэй харьцах сэтгэл зүй очиж шаал өөр. Тийм. Тэгэхээр чин хүүхдийн бас энэ чин практик дээр хүүхдтэй ажиллаж агаад хүүхдтэй ажиллана гэдэг чинь өөр аюул том боловсролгүй энэ мэдлэгээс нь илүүгээр маш их сэтгэлийн асуудал. Тухайн хүүхдээ ихлээр судлаад энэ яг юун дээр эмзэглээд байгаа. Би энд юу гэж хэлэх үү? Юу гэж хэлвэл яах вэ? Тэр чинь хүүхдээ ихлээр хүүхдээ яриулаад судалж агаад ярилцсан үхээс шууд хүүхэд болгоно. Магадгүй уурлаж харьцах хүүхдээ болон тэр ойлгоно. Эсвэл аргадаж ярина хүүхдээ арга барил гэдэг юм чинь. Тэр хүүхдтэй харьцах чинь хамгийн чухал багшч бай. Одоо сэтгэл зүйчсэн ч бай, нийгмийн ажилтан ч бай, хүүхдтэй харилцах арга барилаа л ерөөсөө суралцах хэрэгтэй юм билээ. Одоо нөгөө яг ярихаар хэдүүл одоо өнөөдөр чинь хүүхэд хамгааллын талаар ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр эргээл ахаал багш нар руу орж ийн. Багш нар сайн тамаатай байна. Энэ манайх эмгтээчдийн зөвлөлөөс бас манай наримчгийн дарга охин маань сургуулиудаар явж ярилцлага авсан хүүхдүүдээс. Тэгсэн чинь үеийн дээрлэхэлт ер нь яг та нарын бодлоор тий хаанаас гараад ийн гэж бодож जैन. Та нар ингээ зүгээр чад нэгийг дээрлэхэд дэмгүүлээд идэв юм гэсэн чинь багш ажиллах. Тэр багш нараас асар их ялгар болд юм байна. Би наадсан дээр чинь нэг кейс санчлаа. Яг нөгөө миний ингээд хүүхэд насны траума. Би ингээд ангид байдаг хамгийн ингээд сул дорой хүүхдээ өөх кэрлдэг охин байсан юм. Тэр чинь яагаад гэсэн чинь нэгдүгээр ангид орч ингээд манай ангийн хамгийн одоо юм тухайн үед л амьдралын боломж хүртгэнд хамгийн бага л нэг тийм охин байдаг байсан. Тэгсэн чинь бид нартай ингээ гээ үсэг зааж байсан байхгүй. Би тэрийг амар сайн гээ үсэг заагаад багш ингээ самбар дээр гээ үсэг бичснэ. За энэ үсгийг мэддэг хүүхэд байна уу гэж чи нөгөө хамгийн түрүүнд гараа өрч чи нэг гараа болоо чи мэдэхгүй штэ. Тэр орцны жижигэр охин байсан байхгүй. Тэгсэн чинь багш тэгж загнаад тэр хүүхэд нэгээс 6 дугаар анги хүртлээр бүлэдүүлэл манай ангийнхан юу ч ярьж исэн тий чи мэдэхгүй штэ. Чи юугаа мэддэг юм гэдэг. Яг тийм үнсээс надад л тийм үнэн санагдчихээн. Яг өөр дээр ингээ бодохоор. Энэ бас яг нөгөө охтууд юугаа нөрийн блүрдээ тэгээ авцсан ярилцлагуудаас манай пэйж дээр бас ганц нэг байгаа. Бид нар ч архив нь байдаг шүү дээ. Тэгээ бид нар ч нөгөө охтуудаас ирсэн янз бүрийн хар бараан энэ цагтлуудыг яг заримуд энэ бол нөгөө зургийг ингээд фотогоор аваад номонд оруулсан шүү дээ. Нөгөө мянган цагтлын хариу тий. Тэр номноос бас их гоё комментууд их ирсэн. Тэр мянган цагтлын хариу ном бас надад аягүй тийм өрмөд санагдсан. Ганцхан ингээ хариулаад явчаагүй тий. Уран бүтээлчүүд чинь буян төсөгчийн хариултыг хүртэл би ингээ уншиж байгаа байхгүй. Чи өөртөө итгэлээ нэмэгдүүлмээр байх юм бол юу чамд таалагддаг олооч гэдэг юм уу тий. Тийм зөвлөгөөч өсвөр насны охтуудад ч гэлтэхгүй бас хөвгүүдэд байд юм байна. Нөгөө ааваасаа ингээд энгийн масунгад аав нь ууралдаг, уцаарладаг тий. Тэрнээс болоод юм хаалттай. Тэгэл нөө мөнгө төгрөгийн асуудал дээр хүртэл нөө чи дандаа л мөнгө нэгж яахын гэдэг проблем хүртэл байдаг гэд. Тэгээд тэр мянган цагтлын хариуснаа аягүй тийм эмэгтэйчдийн зөвлөлөөс хийсэн зөв ажил юм шиг санагдсан. Салбар бүрийн хүн өөр зөвлөгөө. Одоо чинь Мүчи гэдэг дуучин охины зөвлөгөө тий. Чи аавтайгаа асуудалтай байгаа бол чамтай ирв ярилцах нь үзье. Оролдоод үзье тий. Ярилцахгүй бол битгий бүр орчих тий. Чамд өөр ингэж ярилцагч хэрэгтэй ч гэдэм үү. Тэр номын санаануудаас их гоё санагдсан. Манайд яг хүүхдийн байцаагч шийдэг. Хүүхдийн байцаагч орсон одоо цагдаагийн байгууллагаас. За ер нь бас Монгол улстай хүүхдийн сэтгэл зүйчээрээ мэрэгсэн бас эхний одоо нэлээд өндөртэй сэтгэл зүйч гэгэвсэл маань оролцсон. За тэгээд нөгөө яг тийм юу гэх манлайлалаа харуулж байгаа нийгэмд эерэг байгаа улс төр бизнес урлагт яваа тийм төлөөллүүд маань оролцсон. Тэр бас магадгүй хин хүннээс илүүтэй өгөж одоо ээж авсан ч бараг илүү ярилцаж чадах хэмжээний тийм чанартай хариулт байсан юм шиг надад санагдсан. Тэгээ одоо нэг хүүхдийн баярыг ухтаад хүн болгол нэг юм хүүхдээ ирэх ярьж ин л та. Тэгээ хүүхдээ ирэх ярахаараа бид нар дандаа нэг чихэр бичээн эсвэл нэг сургалт өдөрлөг хийгээд өнгөрөөд байгаа байхгүй. Тэгэхээр цааш дээр нь бид нар энэ хүүхдээ ирэхийн асуудал дээр
яаж хандах ёстой. Жин хөгжлийн тал дээр бид ингээ зөөлнөр урлагаар те хатуугаар бодлогын төвшөнд ч гэдэг юм ингээд яваад байна. Яаж ингээ интеграцлуул одоо ингээ хоорондоо зохицолтой байх уу. Тэрэн дээр чинь та ээж хүний хувьд те тэр шиг ингээ манай нямаа 4 хүүхэдтэй, буян төгсөгчөөс 3 хүүхэдтэй, би гэхэд 2 хүүхэдтэй. Дандаа ээжээс сууж байгаа те хүүтэй ч нөхөдтэй ч та жишээ нь өөрөө юу хардыг юу хүсдэг юм. Хүүхд ирэх чиглэлд. За хүүхдээ одоо манайх чинь хүүхдээ ирэх одоо хүүхдийн хамгааллыг яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдээ хамгаалах гал одоо ингээл ажиглаж байхад ёстой л нэг асуудалд орцсных нь дараа л хамгуулах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр за бодлогоороо ч бай, урлагаараа ч бай хамгаал одоо жишээл асуудалд орхоос нь өмнө урьдчилан сэргийлсэн арга хэмжээг л аягуусаа авахар ээжийн хувьд ч тэр улс орны их орны хувьд ч хүүхдүүдэд анхаарал жишээлбэл эцэг эхчүүдийн хувьд бол нэгдүгээр эцэг эхчүүдээ бол хүүхдээ чөлөө цагийн зөв боловсон өнгөрөх хэрэгтэй. Хаана юу хийж байгааг дандаа хараа хяналттай байх хэрэгтэй. Тэ юу хийж байгаа тэрийг айгүй гоё тэ уурлаж биш тэ эсвэл би чамд тийм мөнгө төлсөн тийм юм бишээр айгүй гоё найз шиг нэ ярилцаал за юу хиймээр юу сонирхож байна ямар дугуйлан секцэд явах юм гэдэг ч юм уу тэгээ сая ярилцаад хүүхдтэйгээ чөлөө цагийн гоё сонирхолтой амьд нь явуулах хэрэгтэй. Нэг өөр чи хүүхдэд кэрлээ дэмжиж хайрлаад би хүүхдэд сонсоод байна. Эцэг хүүхдээ хүүхд чи мэдрэн штэ. Тэгэхээр ээж хүний хувьд бол хүүхдэд маш сайн ер нь л дэмжих хэрэгтэй. Тэгээ юун дуртайг нас олох хэрэгтэй гэж таярдаг тий. Юу дуртай хүүхд юунд дуртай байгаа юм. Ер нь хүүхд дуртай сонирхолтой амьдрал амжилт бүтээл гаргадаг тий. Тэгээ сонирхолтой хүүхд чи донтдгүй багы таас ч дээр ярьж ирсэн штэ тий. Тэгэхээр ээжүүдийн хувьд бол тийм яг улс орон бодлогын хувьд бол яг хүүхд хамгаалал яриад байгаа бол миний үзэл баримтал бол ингэж боддөг юм. Энэ олон сургалт одоо багш нараас одоо сургуулийн дугуйлангууд байна. Эсвэл гадуур ч гэсэн чөлөөтэй дугуйлангууд зөндөөл байна. Тэгээ соёл урлагийн газар байна. Одоо дүүрэг болгон дээр соёлын төв байгаа шүү дээ. Соёлын төвчин хүүхдүүдийн энэ дугуйлын секц хичээлж байгаа. Ер нь бол хичээлэхгүй бол биш байгаа. Тэгвэл энэ болгонд орж байгаа багш нарыг ер нь нэг тийм бодлогын төвшөнд бүгднийг гоё чадварчуулах хэрэгтэй юм болов уу? Тэр чадвартанд чадварчуулах гэж чадвар нь юу гэж яриад байгаа гэхээр амар мэдлэг боловсралтай бас биш. Зүгээр л хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй байлгамаар байгаа байхгүй. Одоо жишээл хүүхдээ дандаа судалдаг, сонсдог. Энэ хүүхдээ нэг ийм за энэ хүүхд ямар юунд сонирхолтой байна, энд нь хүрэгчгийн гэсэн гэж зүтгэдэг. Зүгээр тэнд нэг цалин авсан болоо өдрийг өнгөрөөсөн болоод нэг дугуйлан ажиллал ингэсэн болоод бүртгэл цагийн бүртгэл хиймэрг байгаа байхгүй. Хүүхдийн сургалт, хүүхдийн хөгжил, хүүхдийн дугуйлан ажиллана гэдэг чинь бүх юмтай нь ажиллана. Эцэг их нь хаана юу хийж байгаа, эцэг их хэр хүүхдтэй холбоотой холбоогүй мүү, эсвэл энэ хүүхд юунд сонирхолтой байгаа ингэ бүгдээ судалж ийж магадгүй эцэг ихтэйгээ ээжтэйгээ жоохон харилцдаггүй хүүхдээ байл чи гүүрийн тавьж өгөх хэрэгтэй байхгүй багшгүй өөрөө. Тэнгод ээжтэй нэг ярилцаал хүүхдтэй нэг ярилцаал тэр хоёрыг жоохон холбоод өгөөд тахаар нөгөө ээж хоорондоо ярилцчихдаг болдог байхгүй. Тэрнээс манай монголчууд чи ээжтэйгээ ярилцах нь ховор штэ. Би ч гэсэн бид нар ч гэсэн хайртай шүү гэж хэлэхгүй штэ бараг хайртай л да дотроо тэгтээ хэлэхгүй штэ. Тэгэхээр тэрийгээ ч хэлж чадахгүй. Тэр хэлүүлэхгүй үрийг тэр багш гой судлаад энэ ингэж яриул гоё шүү тэгж яриул гоё ээж нэг одоо ийм мөнгө шүү ингэж яриараа хүүхдтэй ч гэсэн хүүхдээ гоё ойлгоороо тэгэрэг хоёр талд нь яриад өгөөд ах юм бол тэр энэ хүүхдүүд чинь хүүхдээ эцэг их хоорондоо ойлголцсон. Тэрэнд хамгийн гол нь бодлогоор энэ олон дугуйлангууд энэ олон сургуулиудын багш нар хүүхдийг гэсэн л сэтгэлтэй баймаар байна. Хүүхдийг гэсэн бүгд хүүхдийг яаж хөгжүүлэх вэ? Хөгжсөн хүүхэд өөрөө өөрийгөө хамгаална гэж хэлээд байгаа юм би. Хөгжсөн хүүхд өөрийгөө гоё хөгжүүлээд чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөгөөд те энд өөртөө хэрэгтэй юм хийгээ явж байвал тэнд ямар нэгэн эрсдэлд орохгүй байхгүй юу те. Тэрнээс иш хамгаалах байр барих гал за хэн одоо өнөөдөр хүчиргээл дөртөх нь ахиухан хамгаалалттай байр бариадах юм биш байхгүй. Хүчиргээл дөртөх магадгүй бид нар одоо эцэг хин хүмжлэхгүй ээж нь өөр хүнтэй суулаа гэхэд магадгүй хойд автагаа ямар төвшөнд яаж харьцах юм те хойд аав нь магадгүй ууцсан үед яах юм. Магадгүй энэ наацхан ууцсан үед ямар хувц өмссөн байх юм яаж харилцах магадгүй ууцсан бол өөрийгөө би яаж авч явах энэ хүртэлч гэсэн ярилцчлах хэрэгтэй байхгүй. Эртхэн энийг ороод энэ чинь заагаад ярилцах өмнө л яриад тэр чинь багш тэгэхээр энэ шат шатанда дугуйлангууд чи багш нарч бай бүх багш нар одоо ангийн багшч бай тэ сургалтын одоо урлагийн багш нарч бай бүгд ингээ хүүхдээ гоё чин сэтгэлээсээ багш хүний ажлыг яг чин сэтгэлээсээ л хийдэг болчих юм бол энэ хүүхэд хамгаалагддаг асуудал чи айгүй шийдэгдэх. Уг нь бол сэтгэлтэй зүрхтэй хүүхдтэйгээ төлөө
гоё цоглох зөрөгтэй л багш нар байх юм бол шийдэгдэнэ гэж би хардаг байхгүй. Тэгэхээр хөгжсөн хүүхд өөрийгөө хамгаална. Илүүддөө хин нэг дээрлэхэл эсвэл хэрэг төвхт орооцолтол гадуур дэмий явахгүй шүү. Өөрийгөө хөгжүүлээ, өөрийгөө юу зөв бурууг ойлгоцсон байгаа шүү дээ чинь. Тийм ихэр хүүхд өөрт нь итгээд өөрийг нь хөгжүүлээд өөрөө гоё чөлөө цаг зүг бол тийм гоё нөхцөл орчныг бүрдүүлж өгöd ах юм бол энэ асуудал ерөн шийдэгдэл асуудал гэж би бодоод байдаг шүү дээ. Байнга л тэгэхээр хүүхдүүдтэй ярихдаа би бол өөрөө хүүхдүүдтэй ажиллахдаа миний үнцэг дандаа юу гэж ажилтдаг вэ гэхээр ээж авдаа битээ бурууг. Чи өөрийнхөө өөрийгөө хөгжүүл. Ээж чинь магадгүй ээж чинь өнөөдөр архиудаг ээжтэй хүүхдүүд зөндөө шүү дээ. Хүчээж чи архиуж бол ямар нэг асуудал байж бол. Тэгвэл чи ээж архиуж бол аливаа асуудлыг хүүхэд ээжийг буруутгах биш өөрийгөө эхлээд би өндөр болохгүй байгаа лээ. Ээжтэйгээ муудалцсан шүү дээ хүүхэд. Ээжтэйгээ муудалцсан гот ээжийг шууд буруутгахаас илүү ээжтэй муудалцахад миний буруу юу. Эхлээ өөрийнхөө үнцгийг бодоод хүн өөрийгөө л хүүхдээр нь хамгийн буруу хүмүүжих гээд байгаа нэг шалтгаан өөрийгөө мөрөөд ирэх юм бол би тэгж юм тест ээж намайг ойлгохгүй байна. Гэл эхлэх юм бол хүүхд буруу хүмүүжиж чинь. Тэрнээс л ээж яагаад намайг ойлгохгүй байна? Тэгвэл би ээжийг ойлгож байгаа юм уу? Эсэргээрээ. Би ээжийг ойлгож байгаа юм уу гэд бодчих юм бол та хоёр ойлголцолч эхэлнэ. Ээж ч гэсэн өөрийгөө бодхоос илүү би хүүхдээ ойлгож байгаа илүү. Ер нь юмыг дандаа нөгөө талаа бодоод. Тэгвэл дандаа нөгөө би гэдэг л бүгд өрөөсөө огтлцохгүй байгаа байхгүй. Тэгэхээр бусдын оронд өөрийгөө тавих чадвар ч өөр эмпати чадвар шүү дээ тий. Тэгэхээр тийм болоод хүүхдээ бодохдоо би хүүхдээ ойлгохгүй нэсэл хүүхдээ ээж би ээжийг ойлгохгүй нэг л бодчих юм бол тэр хоёр ойлголцчихно. Ерөөсөө л тийм арга. Тэг хүүхдүүдэд ерөөхдөө сургалтанд хүүхдүүдэд дандаа тэгж сургадаг. Тэгүн гол нөгөө чинь ээжийнхээ үгийг өнгөрөөд сурж जैन, даад сурж जैन, дараа нь ярилцаад руугууд ээжийн зүйл рүү хэлж байгаа. Ийм хажиглагдаад байгаа байхгүй чинь тэгтээ бүр практик дээр ингээд харагдаад байгаа байхгүй. Мэдээж тэр хүүхэдтэй ажиллахын тулд хоногийн 24 цаг нэг гэрт байгаа. Тэр цаад гişүүдтэй ч гэсэн ажиллах тухай асуудал болж таарч байна. Тийм яг үнэ. Гурвалсан хүүхдээ юм гэж дандаа эцэг ихээ судалсан эцэг их. Тэгээ ер нь бол яг үндэл гэр бүлийн хүмүүжил асар их нөлөөлдөг байхгүй. Тэгэхээр ээж аавын судлал ээж аавтай ч гэсэн ярилцаал багаагаар ч гэсэн ингэж шүү тэгж шүү гэл ярилцаад байвал ээж аавч ч гэсэн засах боломжтой. Тэгээд нэг ийм зүйл бас сургалтыгээд явчихад анзаарэгддэг. Тэр болохоор одоо нөгөө юу сургуульдаа хизээж нөгөө сэтгэл зүйн боловсрол нөхөрч гөрөөлөндийн мэдлэгийн талаар сонсоогүй, мэдээгүй ингээд одоо нөгөө нэг амьдрал үү захиа хоёр дахь амьдралаа үзсэн ч юм уу ийм гэр бүлүүдэд байгаа хүмүүс хүүхд ойлгохгүй. Тэгээд нөгөө нэг өсвөр насны тухай юусэн мэдгүй. Өсвөр нас ч одоо бүр яг нөгөө бие физиологи гэж маш идэвхтэй ингээд өөрчлөгдөд явж байдаг, хөгжиж байдаг учраас тэгэхээр би яг эцэг эхүүдэд бас маш олон сургалтуудыг ордог. Тэрэн дээрээ хэлдэг байхгүй юу? Яг ингээд өсвөр насны онцлогийн талаар ингээд хэлээд тэнгүүт нэрээ бид нар ч нэрээ энийг чинь сонсож байгаагүй энэ үчин сэтгэл зүй одоо энэ юу нөч ингэж хөгжиж ингэж юм байна. Яаж өсвөр насаа тууснаа сандгүй ш наяад байгаа юм. Өсвөр наснаас хэлтгэгч бараг мэдэхгүй байж байгаа шүү дээ. Бид нар ер нь эцэг эхүүд бас энэ талаар маш сайн мэдлэгтэй болох хэвээр. Тэгээ энийг яг нөгөө одоо бодлогын төвшөнд яаж өөрчлөх юм бэ гэж байгаа шүү дээ тий. Бодлогын төвшөнд бид нар яаж өөрчлөх вэ гэхээр ерөөсөө шууд 0-18 насны одоо тий хүүхэд за одоо нөгөө ясалт ортлоо бол одоо хүүхэд сайн мэдэхгүй төрөөс одоо юу ямар нэг юу авахгүй шүү дээ тий. Тэгэхээр зэрэг цэцэрлэгийн багш нараас ахуулаад 12 дугаар анги төгсөх хоорондох тэр сургуулийн орчинд дох багш сэтгэл зүйч энэний ард боловсролын яамны одоо ерхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн маш том бодлого байгаа. Энэ хөтөлбөр өөрөө өөрчлөгдөх ёстой. Маш олон юм судалгаануудыг бариад биднээс боловсролын яамтай уулзч үзсэн л дээ. Тэгэнгүүт бид нарт за одоо энэ судалгааг чинь та нарын судалгаа бол үнэхээр гэж чухал байна. Энийг үндэслээд дахин судалгаа хийх хэрэгтэй гэж байгаа. За тэгвэл дахин судалгаа хийж болно хийе хэвдэл хамтраа тийм манай Монголын залуучуудын холбоо ямар нэг үн төлбөргүйгээр ажиллана. Зөвхөн ингээ хамтарч ажиллаа энэ одоо хөтөлбөрт оролцуулах юм үр дүнгээл үүсгэн чухал тийм ээ энэ бодлогот гээд тэнгүүд ерөөсөө за одоо ингэнгүүчийн судалгаа хийгээд 1-2 тэрбум болно ингээ за тэгээ сурах хүчийг өөрчлөх гэж хичнээн тэрбум болно гэд ерөөс ингээд бүр ирээдүйд учирч болох маш олон эрсдлүүдээс өршнөн сэргийлэх энэ үйл ажиллагаа одоо тийм энэ бодлого хөтөлбөрөөр боловсруулах энэ хамгийн чухал процесс дээрээ мөнгө татаад байгаа байхгүй. Мөнгө байхгүй мөнгө. Юу наа чи тэдэн тэрбум бол юм бол би тэн дээр үнэхээр гутарж ирсэн л да. Одоо би яг улс төрийн том албан тушаалтай хүн биш те. Олон нийтийн байгууллагад ажиллаад явж байгаа. Өөрийн сайн дураар одоо ингээл энэ үйл ажиллагаа төрийн босууд ямар зарлалгүй төр судлаа хийж чадаад байна шүү дээ. Тэгж байгаа төрийн байгууллагууд одоо маш олон тэрбумын одоо бүр зарим нэг 80-ийн төсөвтэй явж штэ. Тэгээд хүүхдээсээ мөнгө харамлаад байгаа. Бид нар үнэхээр л одоо энэ бодлого ингээд зөв боловсруулад
хүүхдүүдээ нэг 12 дугаар ангиа төгсөхт нь энэ мэдлгүүдийг олгоцсон байхад нөгөө ирээдүйн одоо хүүхдээрээ хүүхэд төрүүлэх, гэр бүл салах, хүүхэд өнчрөх, нөгөө гэр бүлийн хүчирхийлэл үүлдэгдэх энэ асуудал чинь эрс багасгах байхгүй юу? Энд чинь судалгаагаар нотлогдсон байна. Манай улсын одоо энэ нөхөрч хөрөлтөнд эмэрлэг боловсрол байна гэд хэрэглэгчд нь өөрсдөө тодорхойлоод хүсээд байна шүү дээ. Энэ ийм юм оруулах нь ингээ унтжээ гэдэг юм судалгаа байгаад хахад энийг өөрчлөх байгаад байна. Тэгээд одоо Монгол улсын 36% нь одоо 0-18 насны хүүхэд байгаа штэ. 30 хүн амын одоо 3.1-ээс дээш хувь нь байгаа тийм ээ. Тэгэхэд одоо тэр хүүхдүүдээс хүн амынхаа одоо суур тийм ирээдүйн суур байгаа хүүхдүүдээс бүр ингээ мөнгө харамлаад байдаг. Тэгсэрнээс өөр юмд болохоор хэдий их найдаар нь яриад байдаг. Тэгээ энийг хүүхэд хамгаалал хүүхдийн тухай аюу одоо хүүхдийн тэнгууд одоо хүүхэд хамгаалал зөрөөд байгаа. Тий. Хүүхэд хамгааллын үед би чинь нэг аймгийн засаг дарга нартай ярилцлагыг явж гингууд за хүүхэд хамгааллын чиглэлээр танай аймаг юу хийж гин гэд асуухаар одоо нэг хорогдох байр тий тэр чинь нэг 70 цаг хамгаалтанд дээр гэр чавхрчийг хамгаалахын хуулиар тий тийм юмны төсөв ингээ энэ суулгах цаан гэдгээ хамгаалж яах гэж яриад би бол тэрнээс жоох ингээд их хүний үед жоохон готардаг ер нь бол гэтэл эсрэгээр яг бидний ярьдаг тий бодлогын чиглэлийн боловсролын асуудал руу ЕБС-ийн аюулгүй одоо сургуулийн орчны аюулгүй байдал руу ч гэдэг юм уу ядчил тэр гарцан дээр цацруулагч тавиад өгөх асуудлыг ч гэдэг юм уу хөгжил өөрөө эндээс эхэлнэ шүү дээ тий. Тэгээ ийм ингээм ярих гэхээр нөхдүүд яг л одоо түрүү Нямагийн хэлж байгаа шиг мөнгө ярддаг. Нөгөө талтаас ингээ үнэхэр сэтгэлгүй байдаг тий. Тэр энэ ялгаа заагуудыг чинь бид нар яаж тэнцвэржүүлж явах хэрэгтэй юм гэхээр үнэн зөв мэдээллийг одоо төрн иргэнээсээ иргэнийн төрөөсөө айхгүйгээр хин ингэж мэдээлэл хуваалцж идэг байх юм бол бас нэг юм харилцан арай өөрлөх гэдэг юм л. Одоо юу гэдэг те бид нар нийлээл хүүхдэд нэг эерэг контент хүргэж гээл нэг кино хийгээл те тэгэнгүүтээ ингээл төрөмс байгууллагууд янз бүрийн үйл ажиллагаа ингээл нийгмийн сайн сайхны төлөө хүүхд эмэгтэйчдийн сайн сайхны төлөө ажиллаад байна. Тэгээ энэ бүхний ингээд дунд нь ороод яваад ирэхээр би боддгийн энэ төрөмс байгууллагуудыг ажилгүй болтол нь те юу хийх вэ гэж бодохгүй болтол нь манай төр ажиллаад өгөөсэй. Яг үнэн тийм ээ. Тэгэхгүй үнэхээр яг ингээ бодлогын хувьд бол алдагдсан бүр ингээд эргэжээд байгаа байхгүй. Тэнгүүтээ тэдэн хүүхэд одоо ингэж ялаа донтлоо ийм юмд орлоо гэдэг ингээд маш их юм юмнууд гарч ирж байгаа. Одоо тэгэл веб байна, харт тамхи байна. Өнөөдөр уул нь бас бид нар энэ вебний талаараас хүүхд хамгаалал ярмаар л байгаа байхгүй юу? Тэг үнэ. Тэг бас л энийг ингээд за одоо энэ no web гэдэг одоо ерөөс энийг оруулж ирэхийг хориглээ. Зарим улс орнууд ер нь хоригчод байгаа шүү дээ. Австрали бол 100 хоригдсан. Тий. Тэгээд энэ юугаар олон улсын ингээд юунуудыг туршлагуудыг сайн туршлагуудыг ингэж харуулад хоригдмаар байна гэдэг ийм бас нэг эмэгтэйчний зөвлөл эхлүүлэх гээд надад бас нэлээд судалгаа хийгээд танай TX хүүхдүүдээр сурвалжлага авахуулаад их юм хийсэн. Гэтэл энэ арх тамхины одоо юу гэдэг юм манипуляци аж ахуйн нэгж одоо субъектүүд байдаг юм байна. За тэднэр нь бол одоо та нарт дийлэхгүй гэсэн юм ярьд юм байна. Тэг үнэхээр бас одоо төрөмс байгуулах юм бас ингээл дийлэхгүй яанаа л гэсэн юм байр суурьд үлдэж байгаа юм да. Мөнгө хөгөөл хүүхдээ эрүүл мэндээс чухал биш шүү дээ. Хүүхдээ эрүүл мэнд одоо хүүхдүүд маш багасаа ер нь 10 настай хүүхдүүд ч гэсэн одоо хорт хавдар, цусны хорт хавдар, линч өнгөний хорт хавдар, нойр улчирхан хавдар, сахар амар болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ Монгол улсад ч хүүхэд эрүүл амьдрах эрх нь өрөөсө зөрчигдөж байна. Дээрээс нь тэгш одоо сургалтыг ингээд сурч боловсрох эрх нь өрөөсө тэгш бус байна. Бүх хүүхдийн эрх нь зөрчигдсөн байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө ядчил бас ингээл хичээл тарсан хойно гэрлүүгээ явхад ялангуяа одоо гэр хороолол за тэгээ дахин төлөвлөлтийн ч гэдэг нь олон энэ одоо шавсан байр орон сууц энэ бүхний дунд чинь маш олон гейм тэргүүд гарч байна. Одоо нөгөө дээрлэгэлтүүд гарч байна. Ер нь бол аимшигтай юм юмнууд байгаа. Тэгээ тэр бүгд яг одоо нөгөө цагтлуудаар ер нь эсвэл октоудтай өвгүүдтэй уулзж байхад ер нь тэгээд би ч нөгөө 2020 онд Монголын залуучуудын холбоонд яг нийгмийн асуудал эрхлэн дэд ерөнхийлөгчийн их хурлаар нэр дэвшээжээ гэж санал ирэхэд би нэр дэвшээ 100% саналаар болж исэн. За яг тэр үеэс л би за тий хүүхдүүдийн асуудал одоо ер нь бол эмэгтэйчүүдийн асуудал гарч ирсэн Монгол улсын нийгмийн асуудал шүү дээ. Дээрс нь цаашаа салахгүй зайлахгүй нэг юм багц сэдв болж та хамтдаа байнга явдаг. Одоо чинь Монгол улсад
зайсан сурж байгаа хүүхэд хайлаастай одоо чинь нэг сургууль сурж байгаа хүүхэд хоёр л ирээдүйд магадгүй хизээч огтлолцохгүй энэ одоо зай улмал ингээ холтоод байна. Бидний үед бол гайгүй ажилтэй. Одоо жишээ нь ингээд гэр оролт сурдаг хүүхэд хотын төв рүү орж хотын төв хүүхэдтэй нэг хайхтар хол зүрдэггүй байсан юм шиг надад бол тийг санагдаад байгаа байхгүй. Гэтэл одоо хөдөө хотын ялгаа, дээрэс нь захын дүүрэг, төвийн дүүргийн ингээ ялгаанууд маш их ингээ холтоод байна. Чин энэ тал дээр одоо чинь бид нэр одоо юу хийх ёстой юм те надад бол ингээ шийдэл нь сонь байдаг. Бид нэг ямар ч асуудлыг маш сайн тодорхойлоод байдаг те асуудал ба мэдчихэж бүгд мэдчихэж харж байгаа. Тэснэ тэрнийг ингээ шийдэл нь биднэрт ингээ маш цөөхөн байдаг. Дээрэс нь шийдгийг хүсдэгчгүй хүмүүс бас ингээ нэлээд олон болсон байна те. Би энэ дээр ингэж боддог. Одоо энэ нөгөө туршлагаас ч юм уу. Эмэгтэйчүүдийн оролцоогүй одоо тий улс төр явхаар зэрэг шийдэл нь буруу гардаг. Энэ бол хуурамч одоо шийдэл хуурамч одоо улс төр гэж би хардаг. Энэ бол одоо эмэгтэйчүүд оролцож ирснээрээ яг бодит асуудлыг биеэрээ мэдэрнэ илүү одоо яавал энэ шийдэгдэх вэ? За эндээс нэг юм шийдэл гарчлаа. Тэгвэл энэ зөв үү буруу энэ хэр үр дүнтэй шийдэл вэ гэдгийг уншиж чадна. Тийм учраас энэ одоо ялангуяа хүүхдтэй холбоотой нийгмийн асуудал дээр эмэгтэйчүүдийн оролцоо бол маш хүчтэй байх хэрэгтэй гэж боддог. Тэр одоо нэг хүмүүс тэгээд шүү дээ энэ эмэгтэй гişүүд одоо энэ хүүхдийн үчирхийлэл одоо чинь өнгөрсөн жилийн бас нэг эмэгтэй хэрэг зөндөл гарлаа тий. 2 эмэгтэй хэрэг гарлаа хүүхдтэй холбоотой. Өнөөдөр хүртэл бас нэг юм хүүхдтэй холбоотой эмзэг сэдвтэй гэмт хэрэг одоо үйлцэн итгээд бүх насраа хорхол аваад ингээл мэдээ ингээл нэг маш сэрдээсэн мэдээ явуулчихлаа л та. Тэнгүүд эмэгтэй гişүүд яа дуурахгүй нэг гингүүд зарим нэг хэсэг юуж тайлбарладаг гэхээр нэг чи эмэгтэй гişүүдээ ажил юм уу? Би бол эсрэгээр бас мөн гэж боддог. Тэгэхээр энэ дээр жишээ нь одоо буян төгсөгчийн ч юм уу те санаа бодол ямар өдөө одоо л ингээд харьцангуй бид гурав ингээд гурлаа өөр салбарын төлөөлөл те өөр насны хүмүүс ингээд байгаад байгаа. Тэгэхээр одоо иймэрхүү одоо эмзэг мэдээлэл төр ч гэдэм хүүхдийн сэтгэл зүй одоо энд нийгэмд амар хөндөгдөх тухай юм шиг надад санагдаад байгаа хгүй. Би чинь тэр мэдээг хийж хүүхдээ ирэх хүсэхгүй ээж хүн учраас те нуу гэтэл нуусны ард бас яах вэ бас дахиад ямар нэг үр дагавар гарах үйдэг гэдэг айдас бас ингээд нийгэмд эргээд төрчихөж байгаа хгүй. Чин таны өнцгөөс та юу гэж хардаг вэ? Иймэрхүү асуудлууд дээр яаж хандах вэ? Нийгмийн одоо аимшигтай хэрэгүүдийн талаараа хүүхдтэй холбоотой хэрэг те ямар нэгэн байдлаар төвшүүлсэн. Медиаг бол одоо бид нар хязгаарлаж чадахгүй болчихлоо шүү дээ. За хүүхдтэй холбоотой хэрэг яхаар миний хувьд бол ихэлээд эмзэглэж хүлээж авч байгаа ч гэсэн уран бүтээл тал руу ер нь юу хийх вэ л гэж боддог. За тэгэл ямар худлаа нөгөө монголчуудын ой санамж 3 өдөр гэдэг ширээ сэвэд орхихгүй. Ер нь бол би бол өөрөө нэг ширэлдэггүй. Гэхдээ дотроо дүгнэхтэй юунаас их бодно. Яагаад тийм хэрэг гарав? Тэгэхэд тэр хаана байв? Бас буцаад ээж аав нь юу хийжэв? Хэр анхааралтай хандав? Хажуудлынхаа хөршийг мэддэг юм уу? Тэ? Ер нь хөөж бодоод их юм бодож байгаа үлдэнд гургаа тэрийг яг контент болгож гаргадаг. Ер нь тэгээ контент болгож гаргаал ер нь өөрийнхөө хэлэх гээд байгаа санааг дандаа нэг манайх ч нөгөө яг нөгөө харин цуслангийн пэйжээр байг контент одоо бид хэд 10,000 гаруй контент байгаа тэнд дандаа асуудал хөндсөн. Тэгээ ямар нэг асуудал гарвал зүгээр л нэг орчихгоо дандаа контентер дамжуулж ирэх хэдэ хэлдэг. Тэгэл одоо нөгөө одоо эмэгтэй гişүүд ингээд уул нь хүүхдийн асуудал чинь эмэгтэй байна уу, эрэгтэй байна уу? Бүхний асуудал байхгүй юу? Уул нь хүүхдийн асуудал чинь ээжийн, аавын ганц ээж анхаарал тавих хэрэгтэй бас биш. Энэ хүүхдэд аав анхаарал тавих хэрэгтэй, ээж анхаарал тавих хэрэгтэй. Төр засгийнх нь эрэгтэй, эмэгтэй бүх гişүүд анхаарал тавих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ бодлогоор ер нь энэ хүүхдүүдийн аюулгүй байдалд ер нь нийгмийн эрэгтэй ээж аваадын сэтгэл зүг л өөрчлөх юм бэл. Хамгийн чухал нь сэтгэл зүй одоо тэр орчин бүгдийг өөрчилж тэгэхгүй бол одоо энэ тэнд өчнөө хэрэг гарч байгаа бид нар мэдэхгүй байгаа шүү дээ. Яг үндэ дарагдчихж байгааг бид нар ч гэсэн мэдэхгүй шүү дээ. Өчнөө хүүхдүүд юунд ч өртөж байгааг мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг бүр энэ бүрөөстэй нэр хүүхэдтэй байх цагаас нь бүх хүүхдийг л сэтгэл зүйтэй хүнийг хайрлах ухаанд нөгөө сургадаг тий хүнийг хайрлах нөгөө эцэгчүүд нэг их одоо хичээлээ хий гэхээс илүү хамгийн нөгөө японочдын бодлого ба шүү дээ тий эхний нэрээс бага ангитнд бол ерөөсөө л баярлалаа уучлаарай эсвэл юмыг хайрлах ингэх дандаа тийм юм сургадаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр манайх чинь нөгөө багаас амар олон хичээл заагаад бүү юм дараал ингээд идэг тэг чинь нөгөө хүн хайрлах, хүн хүндлэх, хүнд төвөг утахгүй байх тий энийг эхлээл энийг сургаад бид нар өөрөөс энэ хүүхдээ одоо энэ одоо гэмт хөрөгийг хийгээд байгаа том хүмүүс чинь ч гэсэн багтаа хүүхдээсэн байхгүй.
Тэгэхээр энэ хүүхэд байхдаа энэ орчинд ямар нийгэмд яаж өссөн. Тэрнийгээ л тэрүүгээр л багш. Хүн болох багаасаа хөлөг болох унаганаасаа гэдэг чинь л тэгэхээр ерөөсөө одоо бид нар нийгмийн төлөө, улсын төлөө хэм хийх гээд байгаа бол бидний хамгийн анхаарах юм чинь хүүхэд байхгүй. Энэ хүүхдүүд 20 жилийн дараа улсыг авч явна шүү дээ. Бид нар 20 жилийн дараа 30 жилийн дараа авч явахгүй шүү дээ. Тэгэхээр эргээд энэ Монгол улс доктор сууршилтай тусгаар тогтнолт улс байхын тулд энэ хүүхдүүд их орноо гих сэтгэлтэй, хүн хайрлах сэтгэлтэй өсгөхөд хүүхдээсээ бэлтгэх хэрэгтэй байхгүй. Тэгжээж нөгөө нэмаа л дээр энэ хүүхдийн төсөв тавьдаг. Одоо хүүхэд хөгжилчин зөндөө авьяас урд чадвар боловсрал бүх юмар нь анхаарч хүүхд дээрээ төсөвдөж хүүхд руугаа анхаарч иж эн чинь эргээд манай нийгэм чинь хүүхд өсөн торн бидний ирээдүйн ерөөсөө хүүхд шүү дээ. Тэгж л ерөөсө бодлогоор өөрчилж сэтгэл зүйд нь багаас нь байхад нь бүх юмтай нь ажиллаж байж миний хувьд бол хурцлын үхээс одоо бид нар тэнд хайлаастын хийцтэй байгаа хүүхд бид нар очиод хараад хийнэ. За юу болох нь гэж суучдах хин ч чадахгүй. Одоо гэр бүл хүүхд хөгжлийн газрын нэг ажилтан ч гэсэн за нэг хүүхдэд юу тохиолдох нь вэ гэж хүлээгээ сууч чадахгүй. Тэгэхээр одоо бид нар ерөөсөө хүүхдүүдтэй ажиллах одоо мэдээж тэр хүмүүс энд нэг ийм гэр бүл амьдардаг шүү эдний хүүхдтэй. Энд нь магадгүй тэр сэтгэл зүйн өвчтөй болоод тэр чинь давтаг хэрэг гэж хэлнэ шүү дээ. Урднаас үлдчихсэн байгаа байхгүй. Тэгвэл ягаад тийм сэрэмжлэх тал руугаа тийм сэтгэл зүйн өвчтөй хүнийг тэгээл хамаагүй яачих чинь бих явуулж идэг аимшигтай байгаа байхгүй тэр чинь. Тэгэхээр ингээд энэ эндээс судлаад ингээд хүүхд хаана юу гэж нэрсэлтэй орчинд байгаа бол урдчлан сэргийлэх нэрээ юу ийсэн? Тэ? Хичмэтэл ингээл яриад байвал хингэндээ буруутаа ингээл тэгэл нөгөө углуургаар нь ухаал төгчээл эхэлнэ. Гэтэл уг нь бол яг тэр үнцгийг те бид нар ингээ хараад одоо судалгаад байж байгаа бэлэн судалгааг аваад тэнд бол шийдлийн бодлого гаргахад уг нь бол аягүй төхөн байгаа байхгүй. Чин би өмнө нь юм криминологийн одоо хичээл заадаг бас нэг юм хууль зүйн доктор агштай ярилцчихсан байхгүй. Тэгсэн чинь тэр хүн бас ингээд нийгмийн сэтгэл зүйн асуудлуудыг хүүхдүүдийн үеийнгийн дээрлэлтэй холбоотойгоор айгуу гоё тайлбарсан юм. Тэр нь болохоор юу гэж нэ гэхээр ямар нэгэн сэтгэл зүйн асуудал байгаа учраас тэр хүүхэд дээрлэл үлддэг. За тэгээ үйлдэхдээ нөгөө үйлдэлд өртсөн хүүхэд эргээд бас яг тэрийг том хүн болоод тэрийг давтдаг гэд энэ дээрлэл бүлэг гэдэг юм чи гинжи холбоо юм аа. Ингээд яг гинжи ингээ хэлхэгдээд явчихдаг гэд. Тэгээ сая хоёр ярьж байгаа юмс би аягүй их юм бодож илэн л та чи нямадар ингээ ярьж судалгаа болон тэ эмэгтэйчүүдийн дуу хоолой эмэгтэйчүүд байхгүй ус төр яагаад гэвэл тэр эмэгтэйчүүд хийсэн судалгааг л төр нь авахгүй байгаа ч амар их юм хэлж штэ тэ тэр нь учиргүй нэг гишүүн болоод тэнд дуугарах гэдэг асуудал биш тэ суурь судалгааг нэмзэглээд хийцэн байна. Соёлынхоо нөлөөллөг үзүүлсэн байна. Шинэ энийг яаж бодлогын төвшөндө тусгаад цааш нь интеграшн хийгээд энийг ингээд түгэх юм бэ гэдэг нь өөрөө бодлого байх хэрэгтэй юм шиг л надад санагдаж байна. Тэгээ нөгөө эмэгтэйчүүд оролцоогүй улс төр яагаад хурамч шийдэл нь хурамч байдгүй гэж би боддог. Тэгэхээр чинь гендрийн ялгаа. Тийм. Эмэгтэй эрэгтэй үнтэй яагаад энэ орчинд эрэгтэй эмэгтэй хүн болоод төрцөн. Тийм. Эмэгтэй хүний одоо давуу тал мэдрэмж нь юу юм? Тийм. Одоо юу гэдэг ер нь шуудхан хэлэхэд их хурлын гишүүн болоод явхаар хүмүүс маш олон тэр бом их найз сонсохороо хүүхдтэй асуудлыг мартчихдаг. Гендер асуудлыг мартчихдаг. Нөгөө олон том одоо төсөл тендрийн өрөө ингэж улаарж ороод тэр нь яг хөө мэдээж хэрэг сайнны хувьд бол сайн шүү дээ яг хөө улс их орны төлөө тийм ээ. Тэрлүүгээ ингэж хит ингэж анхаарад явж агаад нөгөө ард нийгмийн асуудлаа мартчихдаг юм байна. Яагаад гэвэл тэнд мөнгө байхгүй. Ашиггүй гэж харж штэ. Тэгээ миний харсан өнцөг одоо энэ сүүлийн 10 жил ингэж хүүхдийн төлөө ажиллахдаа би ийм л зүйлийг харсан яг нэг үг хэлэхэд нөх хүүхэд санал өгдөггүй байхгүй юу да гэдэг шиг те сургуулийн төсөв яагаад хоцордог вэ гэсэн чинь хүүхдээ санал өгөхгүй штэ гэж бүр нэг их хурлын гишүүн амлалцсан гэдэг шиг. Алсын хараа их муу байна да. Тэр хүн ирээдүйд сонгогчтой өсөж тойрноод 18 нас хүрэл саналаа өгнө штэ. Тий тэгэхээр яг нөгөө өнөөдрийн олон сая доллар нь яг явчих гэдэг шүү дээ. Энэ гэхдээ энэ хүүхдэд анхаардгүй хүүхд ашиггүй тас юу ч салбар болгон дээр шүү. Ганц улс төр биш энэ чинь кино урлагдчих гэсэн киноны зах зээлтэй адилхан хүүхдийн кино театруудын шахаал кино театрт нь шахна хүүхдийн киног өглөө цаг уурчин тэгэл за нэг сар гараад буучин тэгүн гот чи нөгөө уран бүтээлч яаршиг тэгвэл том хүн зориулсан кино. Одоо бол яг үннийг шудрах хэлэхэд сүүлийн үед ямар кино ашиглаж байна. Нөгөө эротик кино ч болоод шүү. IPTV сервисийн эротик кино. Эротик кино хийгээл эротик кино. Тэр чинь яа мөнгөө барьж байгаа юм чинь. Тэгээ нөгөө хүүхдийн төлөөгээд хүүхдэд зориулсан нөгөө хүүхдэд зөв үлгэр дуурайл үзүүлэх нөгөө гоё кино хүүхдэд зориулаад хийдэг шатан шүү дээ. Тэгээд хөрөнгө оруулах хүмүүс ч гэсэн ястаа нэг
одоо яалтчгүй нямаа чинь хүүхд асуудлаа мэддэг битэр чи найз нөхдөсөө битэр нэг найз нөхөд толдоо хийчихэг байхгүй. Зүгээр надад эмзэлтэй сэдв нэг байна л да. Нямаа чи өөрөө олон жил бас хүүхдгээ явцсан мэдж байгаа. Би чи олон жил хүүхдээ хоёулаа битэр энэ огтлцоод сэтгэл байгаад л хийж байгаа байхгүй. Битэр чи нэгдэж. Тэрнээс ингээд мөнгөтэй баян өчнөө хүмүүс байлаа гэхэд яг хүүхдтэй кинон дээр хөрөнгө оруулаа гэж ярихгүй шүү дээ. Би бол хүүхдийн кинон дээр тийм айхтар хөрөнгө оруулалт ингээл компаниуд аваад оруулж ирсэн юм л ерөөсөй байхгүй шүү дээ. Брэндүүд ашиг гаргаж татгалзах уу? Брэндүүд тийм татгалзсан шүү дээ. Тэгэл ер нь бол ашигтай салбар шүү. Шууд борлуулалт хийхгүй ч. Эргээд яаж тэрийг барих вэ? Хүүхд хөгжлийг одоо яг хүүхэд ямар юм сонирхолтой байгаа юм те. Тэгээ тэрэндээ очиод Монгол улсад төрсэн Монгол улсын хүүхдэл бол очиод үн төлбөргөө тэрэнд өөрөө сонгоод ороод эрхээ эдлээд суралцмаар байгаа байхгүй юу? Тэр нөхцөлийг ингээд бүрдүүлэхэд бол энэ тийм олон одоо их найдууд бол орохгүй. Хэдэн аймаг сум дүүргүүдээр манайх ч одоо цөөхөн штэ 3.5-ын чинь 1.3 сая л 0-18 насны хүүхэд байгаа дээ штэ. Тэгээ энэ дэр бол тийм олон их найд төгрөг орохгүй маш амархан шийдээд ирээдүгөө гэрэлтүүлэх боломж байгаа гэж хардъя. Гэтэл нөгөө хүүхдүүдийн бас энэ ялгуурлан гадуурхалт чинь нөгөө мөнгөтэй айлын хүүхэд ямар нэг одоо тэ төлбөртэй юмдаа явчих нь мөнгөгүй айлынх нь явж чадахгүй ингээд явж байгаа тэр бүжгэнд явж байгаа балет явж байгаа охиныг хараад явах юмс ингээд бодож байгаа хүүхд байна. Таквондод явж байгаа хүүг хараад явах юмс ингээд бодоод мөрөөдлөө дотроо ингээд дараа сууж байгаа Монгол улсын хүүхдүүд зөндөө штэ. Тэгэхээр энийг ингээд урагшаа гаргаж ирэхин тулд хүүхд төгжлийн дугуйлан секц тийг бол ер нь бол өнгөө олгох хэрэгтэй. Гэхдээ ядчил хараа. Ядчил хүүхд өнгөөс гадна яг өдөө би одоо ажиллаулдаг дугуйлан ажиллаад одоо би чад 10 хэдэн жил болж штэ. Яг үнийг хэлгээд зүгээр тэр хүүхдүүдийг хөгжүүлэхэд нэг өрөө хүртэл хэцүү. Түрээслээл ингээл түрээслээл ангууд түрээслээл ахын түрээс чинь хэцүү хүүхдүүд чинь одоо яг нэг болцоотой айлын хүүхдүүд болцоо тэр болгоныг ямар чи танаа ээж авч мөнгөгүй сурахгүй гэж хэлж чадахгүй штэ. Бидний ихтэй яг сургад штэ. Тэгэл ингээл за ээж автаа нэрлээ ерөөхдөө судлаад эхлээл би хүүхдээ ээж аав нь юу идэм бэ? Хаана юу ийж гэн? Тэр чинь хаана юу ийж байгаа судлаад амьдралын болцоог судлаад байна шүү. Тэгэл болцоогүй ингэнгууд эхлээл за манайх одоо нэг юм урамшил зарласан байгаа. Тэгэхээр тэдний үеийн хөнгөлөлтэй гэж худлаа ярьж байгаа байхгүй ямар ээж авч болцоогүй юм байна. Би тэдээр сурах гэж хэлэхгүй. Тэгэхээр манайх тэдний үеийн хөнгөлөлтэй чи тэдээр сур гэл болцоогүй ч гэсэн маш бага одоо нөгөө баг 10 50 мянга сарын 50 мянган одоо сургалт орвол байхгүй шүү дээ. Харалж шүү дээ. Тэгээ зарим ч өнгөө байж байгаа. Тэгэхээр энэ сургалт ажиллаад байгаа гол нь энэ олон одоо төрийн байгуул төрийн өмчт байрнууд зөндөө хоосон байна. Тэнд хүүхдийг хөгжүүл ядч нэг өрөөгөө нэг заа нэг 60 м квадрат л үсттэй. 60 м квадрат ягаад энд ингэж хүүхд хөгжижээгээд өнгөө гаргаад өгчих болтгүй юм бэ? Ер нь дүүрэг болгон дээр бүгд түрээстэй. Тэнгууд нөгөө хүүхдийн дугуйлан сургалт ажилладаг хүмүүс ихнээс өвөг таалга зөндөө барьж байгаа. Би нэг хэдэн найз нөхдөд одоо манай жүжигчин зулаа гэдэг эмэгтэй байсан. Манай зөвлөл явах шүү дээ. Манай зөвлөлийн зулааг бас хүүхдийн сургалттай байсан. Одоо үе талгаа барьж шин. Үгүй яах юм чин хүүхдээс өндөр төлбөр аваад аж чадахгүй байна. Тэгэн гоо түрээс төлөөл ашиг гүжиж ямар ч ашиггүй буйны байгууллага царайлаад. Гэхэд энд хүүхэд хөгжлийн эмийг бид ч улс орны өмнөөс уулна хийгээд байгаа байхгүй. Тэгэхэд ядаж бид нэр бодлогоор дэмжиж энэ олон дүүргүүд энэ олон одоо дүүргүүдийн соёлын төв байна. Эсвэл төрийн өмчт байрнууд байна уу? Чи хүүхд хөгжлийн төвийг хүүхдийн төлөө юм хийж байгаа хүн бол энд тэдөө одоо бүр өнгөө байх гэхэд ийм хөнгөлөлттэй яагаад сургаж болох юм бэ? Зардал руу шингээж болж байна. Шийдлээ судалгаа. Тэгвэл тэрийг гаргаад өгвөл хүүхдийн төлөө хийх бас сэтгэлтэй уран бүтээлчд за энийг нэг дуу буужийг энийг урлагаар дамжуулаад хүмүүжүүлээ, хүүхдийг хөгжүүлээ гэсэн хүмүүс сэтгэлтэй хүмүүс байгаа ш. Тэр тэнд чи амьдрал дээр хөрсөн дээр түрээснээ сайж ш. Тэ? Түрээсээ өөрөөсөө төлөөл гаргаад байдаг. Надад найс нөхдөд байна. Гадаад нэг хүнтэй нөхрөөсөө байж байгаа л түрээс гэж аваад тэгэл хүүхдүүд хөгжүүлэл гэр оруулсаар хөгжүүлээ гэдэг манай найз байна. Тэг чи ийм мэдчлэн чи асуудал нэг. Одоо ингээд нөх хүүхдийн хөгжлөө цаашаа яах вэ гэж ярихаасаа өмнө бүр цэцэрлэг сургуулийн хүүхдийн өдрийн цайны мөнгө гэтэр гэж нэр үнэхээр өрөвдмөр тэрийг сонсохоор Монгол улс бүр ядуураа доройтоод ямар ч төсөвгүй те тэр нь бол тэгж харагдчихад их. За ингээл амар улс орон хэцүү байна да эдэнс гэж байтал нь энд ч их найдын тендер энд ч тэр бомын төсөл гэл ингээл явждаг. Тэгээ тэр бүхэн үнэхээр үр дүнгүй ингэж зарагдаж байгаа маш олон ажлууд байна штэ.
Би нэг тийм тендерийн зар орчихсон. 0-ын цаас худалдаж авах гээд 0-ын цаасны үнэ нь өөрөө 3800-аас дээш гэдэг нэг тийм тендерийн шалгуур байгаа байхгүй. Тэгээ баримтчихын шаардлага гэсэн чинь манай одоо энэ ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн үдийн цайны хөтөлбөрийн одоо үнийн дүн нь 3400. Уучлаарай 0-ын цааснаас үнэндээ хямдхан хоол идэж байна. Уйлмаар штэ яг бүр. Одоо цэцэрлэгийн хоол бас хэцүү штэ тий. Хувьсгал зардлагыг одоо манай хүүхдүүд одоо цэцэрлэгт явж байгаа хувьсгал зардлагыг авдаг. Сард 50 сая төгрөг төлөөд байх шиг байна. Тэр чинь нэг ажлын 20 өдөр явна гэж бодод чинь өдөр хэдэн төрний хоолоор байгаад байна тий. Яг гоо тэр аймгаа ачаалал санхүүг ачаалал байна л та. Гэтэ ингээ эргээд бас ингээ бодохоор магадгүй тэр төсөв мөнгө нь өөрөө ирээдүйд нэ эрүүл байх те тэр хүүхдүүдийн эрүүл мэнд болон сэтгэл зүй за бие бэлтрийн бойжлтын тухай асуудлыг бол бидраас хөндөж ярихгүй бол миний хүүхэд цэцэрлэгт явхаа болцсон юм чинь гэж бас хайж болохгүй юм. Энэ бол хандлагын тухай асуудал юм байна. Миний хүүхэд EBS-ээ төгссөн юм EBS надад хамаагүй болчихгүй. Миний хүүхдийн гарах хүүхэд дахиад тэр EBS-д сурна. Миний хүүхэд дахиад тэр цэцэрлэгт явна. За тэр үед нь тэр цэцэрлэг дахиад нөгөө л нэг ширхэг мантан бууз бантантай өгöd ах юм уу. Гэтэл одоо надад одоо чинь ийм тохиолдсон. Манай хүүхэд том хүүхдээ би ингээд яг гардаж өөрөө ингээд декретийн бүрэн хугацаанд ингээд хоололдог. Тэгээ ковид гараад тэр маань ингээд ерөөсөө цэцэрлэгт яваагүй байж цэцэрлэгт өгөхгүй юу. Тэгсэн чинь манай хүүхд ингээд эхний 4 өдрөө бүр юу ч идэггүй орой эрэхтэй ингээд амнаас нь амар эвгүй нэрнэртэй зөвхөн усал уу. Таны хүүхд чинь амар хоол голдог сэжилдэг идэгдэггүй гэдэг. Яг тийм нэг ялгаа бас гард юм байна гэдгийг бас би үсээ харсан л та. Тэр ялгааг ортолохын тулд бид өнөөдөр ингээд бодлого шийдэл юу юм бэ гэдэг юм яриас сууж ин тэ. Тэгээ надад бас нэг тийм айгу олон юм бодогдуулж ин дээрэс нь тийм үр дүнтэй байгаад бид нар бол энийг байнга л ярьж явах хэрэгтэй. Зогсолтгүй ярьж иж тодорхой үр дүнд хүрэх учраас энийг бол би ингээд цувралаар бараг 10 дугаарч хамаагүй бид ингээд хамтаа хиймээр байна. Тэр саналыг бас бид хоёр тавьж байна. Баярлаа. Тэгээ. Хүүхдийн талаар бол ер нь насаараа ярина. Санаа амартлаа ярих гэж боддөө шүү дээ. Анх би нарны охид төслийг эхлүүлэхдээ яг тэгж бодож эхэлчихсэн. Судалгаануудыг хараад зөв шимшрэл эхэлчихсэн. Шууд өөрөө мөнгө гаргаад ажиллаа эхлүүлчихсэн. Магадгүй тэр чинь бас ингээд бид нар шиг шууд эхлүүлж чадж байгаа хүмүүс байж гэсэн эхэлж чадахгүй нь уучраа болохгүй эсвэл арга болохгүй хүмүүс байгаа тий. Тэднийг чинь бид нар магадгүй игнэндээ нэгтгээд санаа оноог нь бас bijүүлээд явхад бас бид нар дэмжлэг болох бүрэн боломжтой шүү дээ. Тэгээ манай одоо миний яг эргэн тойронд яг ийм нийгмийн одоо асуудлын төлөө бүр ялангуяа хүүхдийн төлөө ажилладаг одоо маш олон тийм эмэгтэйчүүд байдаг. Бүр яг ингээд би бинэ олно гэдэг шиг. Тэгээ би хэлж байгаа юм л да. Одоо ингээд ер нь бол жоох ингээд эмэгтэйчдийн зөвлөдөө нэгтгэж जैन. Дахиад бас эмэгтэйчдийн клуб байгаа тэн дээрээ нэгтгэж जैन. Тэгээ миний хэлж байгаа санаа болохоор бүгд талтай нэг одоо клуб, нэг төрийн бас байгууллага, нэг юм хүүхдийн юу сайн дурын ажиллагаа ингэж яваад хүчээ тарамдуулаад байна. А цаа талд нь хин нэгэн улс төрчийн зүгээр ингээд хэсгэн зургийн нэг юу болоод өнгөрчдөг. Тэгээл хөөх ахаал ингэ үлдчихдэг. Тэгэхээр одоо хэдүүлээ эмэгтэйчд илүү аюу юм ухаантай байх хэвээр, хэрсүү байх хэвээр. Тэгээ бүгдээрээ би бинээсээ асуудлаа нуухгүйгээр энэ хүүхдийн төлөө хийж байгаа бүх юмнуудыг нийлүүлээд хүчээ нэгтгээд ингэж явах хэвээр. Бүгд хоорондоо дүүн шинжилгээ хийх хэрэгтэй. Тэгэж одоо нөгөө эмэгтэйчүүдээ бас ингэж нэгтгэж чинь. Тэгвэл үнэхээр тэгдэж штэ. Энд очиж те нэг одоо энэ битэр нэг кино хийгээл гүгээл ээждэг. Тэнд гисэн чинь нэг зулаан маань ахаад хүүхдийн кино хийх гэж юм уу те. Энд нэг юу драмын жүжиг, энд нэг хүүхдүүд бэлэг нарны охоод яасан маш олон ингэж хүчээ тарамдуулдаг байхгүй юу. Тэгэхээр дөрвтэй ингээд дуу хоолойгоо хүргээ. Дөрвтойхын шиг үндэсний хэмжээнд ажиллаждаг. Ингэж явъя. Одоо олон жил хүүхдийн төлөө явцгаалаа. Тэгэхээр бол одоо 10 жилийн өмнө байсан судалгаа дордсон уу гэхээс биш дээрдэг байна. Яг үнэ тий. Тэгэхээр тэгээ тал бүрт ингэ ажил хийгээд байгаа одоо төрийн бас байгууллагууд. За бид нар бол яг өөрийнхөө санхүүгээр ингэ шатаа ядаж. Гэтэл энэ одоо 3 засаг солигдоод 3 сонгуул яваад ерөнхийлөгч солигдоод за тэгээ нөгөө яам агентлагийн газрууд ингэж одоо нийлээ салаал тийм ээ маш олон төсөв бүрдүүлэл ингээл явсан хизээч үр дүн өгөөг үнэхээр би хэлий бүр судалгаанд байна. Тэгсээрнээс би нэг Игэл телевизийн хэлцүүлэгт өргөдөж орсон чинь манай гэр бүл хөгжлийн агентлагаас нэг хэлцээ мэрэгчлэлт ирсэн байсан. Ийм зузаан материалтай үр дүн бас сайжирсан. Тэдэн төгрөгийг ийм зарцуулсан ийм сайн талантай байгаа гэж танилцуулсан. Тий. Би бүр тэр хэлцүүлэгт ороод бүр үнэхээр ингээд стресстэй баг муудалцсан ашихаа тэгээ гарсан. Би төрийн бас байгууллагын төлөөллөөр ганцаараа орсон. Бусдын төрийн албаны төлөөллүүд байсан. Ерөөсөн тайлан гарах гэж ирсэн. Тий. Маш сайн явж байгаа хүүхэд хамгаал гэдэг юм ярьж орж ирсэн. Тэгээд надад бол үнэхээр таалагдтаагүй. Тэгээ одоо нэвтрүүлэгт орсон ч тэр тэгээл нөгөө ажил хийгээл хор яалтчгүй төрийн байгууллага
төрийнх рүүгээ ингээ хилчдэг. Одоо тэгээ хэлэхгүй энийг сайн байна гэж хэлж болохгүй шүү дээ бид нар. Тэгээд магадгүй ингэж яриад байдаг болохоор жоохон нөгөө төрийн байгууллагатай хамтарч ажиллахгүй жоохон нөгөө ингээд төлөвлөгддөг байж магадгүй. Гэтэ магадгүй тэрний жижиг юм нөлөөл хэсгээр явж байгаа юмнуудаа тий дараа нь ингээд үр дүнээ нэг юм багцуулна шүү дээ тий. Магадгүй бид нар төршиг бүх одоо ингээд нэгж булан тохоо бүрлээ ингээд нэг падгийг хүрч чадахгүй ч гэлээ. Магадгүй астаа ботлол үр дүнгөө би бас нэг тийм үгэн дуртай л юм яач одоо муу юм шиг харагдавч үргэлж ардаа сайжирч идэг шүү гэдэг процессыг Свений мадаа хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Дахиад ер нь бол хичээсээр л байх болно. Ер нь ингээд нэг санаа амрахгүй болтлоо тий. Нас бие маань хүрдгэл юм бол ажиллах хэрэгтэй байна. Энэний төлөө би дуурах хэрэгтэй учраас юм олон кейс олон охтуудтай уулзсан байна гэж ер нь л нөгөө өөрт ирсэн өгөгдөл ч гэдэм үү би нэг бас тэгж боддөө шүү дээ. Ер нь би их бурханлаг шашинлаг хүнэлтэй. Гэхдээ нэг тийм мэдрэмж өгдөг тийм би энийг хийж чадна гэдэг нэг хүнд нэг тийм мэдрэмж өгдөг шүү дээ тий. Хамгийн сайн чаддаг юм хүн мэддэг шүү дээ. Одоо ингээл сэдв одоо жишээ нь буян төгсөгч ингээл олоод явж идэг тий. Өнөөдрийн дүгэлтэй бас буян төгсөгч дүгэлтэй мэрэн. Өдрөөс сэдв хадаг нэг за айгүй олон юм марцсан чинь түрээ сая юу яасан төр нөгөө нэмаа нөгөө хүүхд гэр бүлийн тайл үзүүлсэн гэж ярьж шүү дээ. Тэгэхээр би бас нэг хүүхд гэр бүл зөвлөжтэй газар руу ирэхэд айгүй олон санал өгвөл хүүхдийн төлөө юм хиймээрэн тиймээрэн гэж саналаа өгдөг байхгүй. Саналаа өгөөд ингэнгууд би тэндээс өрөөс яг үндэ одоо миний өгсөн төслийн хэмжээнд одоо мөнгөнд үнэж байж байгаа. Би тэндээс өрөөсөө ашиг хараагаагүй хамтрыг л ингээд цангаа харахын төрөгч хамгийн олон хүн амтай. Хамгийн олон хүүхэдтэй. Дээрээс нь бас хамгийн дэд бүтэц муутай газар. Дэд бүтэц муутай хамгийн олон асуудал гарч байгаа. Хүүхдэд хүчирхийлэл юм уу тий асуудал хамгийн гарч байгаа. Юу дөрвөхгүй. Тийш хамтарч ажиллах гэдэг юм уу ерөөхдөө яг үнэндээ урд нь юу байдаг л хэдэн хамтарч ажилласан хүмүүстэй хамтардаг юм л. Тэгээд дээрээс нь яг нэмагийн хэлдгээр тайлна. Зүгээр тэр юм нэг бахан одоо мөнгө авцсныхаа тайланд зориулж тайлбарын төлөө ажил хийгээд байгаа юм уу би зүгээр харсан. Яг үрдүн яг тэр нь хүүхдийн төлөө ажиллах хүүхдэд ямар одоо юу нөлөөдөн юу үзүүлсэн. Хүүхдийн төлөө яг ийм гэж ийм үзүүлсэн. Эргэх холбоо нь юу юм те? Энд ийм хүүхдэд өгсөн өгөөж нь юу юм? Нэг хэдэн цаасны төлөө хэдэн юмны төлөө ажиллаа бүртгүүлсэн цагийн төлөө ажилласан. Бүгд биш л байх л та. ТББ-гийн судалгаа шиг нэг фидбек авчдаггүй л байх гэдэг шүү дээ. Фидбек гэж юм байдаггүй шүү. Ер нь тэгэхээр яг л бүгд тэгдэггүй ч гэсэн ажиллаж байгаа юм шиг ажиллаж гин гэж ингэж байгаа боловч ёстой эргээд үрдүн нөгөө хүүхдэд хүртэмж хүүхдэд хурж байгаа мэдж байгаа юм юусаа алах. Тэр хүүхд тэр ингээ өчнөө цаасан дээр хэдэн мэдгүй хэдэн төгрөг ингээ зарцуулсан тэр хүүхд нь авж байгаа ч юм алах юм. Хийж байгаа ч юм аа. Тэгээ юм үрдөнгөө баахан цаасан юм хийгээд идэм болов уу гэж яг хараад байгаа. Тэгэхээр өрөөсөө шатанда үнэхээр одоо энэ хүүхэд одоо бид нар өнөөдөр ялла хүүхдийн эрүүл мэнд хөгжил хамгаал гэл ярьсан үнэхээр бодлогын түвшинд бид нар дээрээсээ одоо стандарт команд өгч сэтгэл зүрэхтэй бүгд одоо төсвөө өндөрхөн шиг тавьж анхаарч бүгд л ингэж яг ингэ төсөв гаргаад өндөр гаргаад тэнд эргээд за яг юу хий үр дүн нөгөө нэг цаасаар биш хүүхдээсээ өөрөө судалгаа авмаар шүү. Хөрсөн дээрээ хүүхд нь яаж өөрчлөгдсөн. Хөрсөн дээрээ хүүхдэд яаж нөлөөлсөн. Тэрнээс одоо бид нэг цаасаар л нөгөө тэдэн төгрөг зарцуулсан юм байна. Болцсон юм нэг хармаар байгаа байхгүй. Яаж өөрчлөгдсөн. Хамгаалтын төлөө яг юу хийгээд нөгөө хүүхд нь яаж хамгаалагдсан. Тийм байхгүй л байхгүй. Тэгэл тэндээ тэгэхээр нэг тийм бүгдээрээ нэг тийм нэг дарагт ажиллаад сайн тайлхнах гэж ажил хиймэргүй байна. Чин сэтгэлээсээ хүүхдийн төлөө зүтгэж хүүхдийн төлөө яг нэг альдарч хамаагүй нэг альдарч үр дүнгээ гаргацсан болж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж үр дүнтэй бүгдээрээ хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ бүгдээрээ шатанда багш нарч бай, удирдлагч бай, эцэг эгч бай бүгд шатанда анхаарад хүүхдийн хүмүүжил хөгжилч нөгөө нөлөөлөд байгаа хүчин зүйлүүд чинь эцэг их сургууль хүмүүжүүлэх найз нөхөд бүгд нөлөөлж байгаа шүү дээ. Аав ээж тэгэхээр энэ хүүхдийн асуудал чи өөрөө ганц хүний асуудал ш бүгдийн асуудал байхгүй. Тэгэхээр бүгд л энд нийгмийн бүх хүний асуудал бүгд л сэтгэл зүрхээ гаргаж ажиллаад давхар үр дүн араас нь хөөцөлдөг. Тийм л баймаар ингэж би ойлгомоор байна. Нөгөө уриал оозонгийн чанартай ажилламааргүй л байгаа байхгүй. Цаасны төлөө уриал оозон төлөө тий. Манай Монголд одоо ер нь ингээд аливаа асуудлыг хөнтөхөөр нэг тийм уриал оозонгийн чанартай явдаг болчихсон. Тэгэхээр ийм хандлага болмоор байгаа. Би яг нэг цагдаа ерхий газар дэлж байсан байхгүй. Нааж булаянда хөрн яраад яхавтай энтер гэл нэг юм PR-ын юм руугаа орчхоор тэрэндээ амтшаад ингээд ажил хийхэ болоод
бүгд зөвхөн ураа сошиал руу орсон жишээ нь тий. Гэхдээ яарад яах вэ гэж яриад яах вэ тэгээ би бүр ингээд зөрүүлээд ингээд ярьж исэн байхгүй. Тэгж ярьж байхын хооронд замын чанарыг сайжруулах тухай асуудлаа бодлогын төвшөнд нь зам тээврийн ямтайгаа яриач гэдэг юм гэж ингээд ярьж исэн. Яг энэ шиг бид нар нь бол ярихаас илүү хийх хэрэгтэй байгаа. Хийж байгаа тэр төрийн бус байгууллагуудаа судлаачтай тий уран бүтээлчдээс дэмжээсэй гэдэг үнцгөөс өнөөдрийн подкастээс надад бол дүгнэлт болж үлдэж байна. Тэгээ цаашдаа яг энэ подкастаас би үргэлжлүүлэхийг хүсэж байна. 240-аас зөвшөөрсөнд баярлалаа. Тэгээ өнөөдрийн подкастт маань цаг зав гаргаа хүрэлцэн ирээд ийм гоё дэлгэрэнгүй ярьсан та хоёртай маш их баярлалаа. Би бол хүрдэнтэй яриасан болоо гэж бодож байна. Яриаг бас маш их зүйлүүд маш их юм уу. Яриад ахаар дуусахгүй сэдв хүүхдээ. Гэтэ энийг ингээд дараагийн подкастт үргэлжлүүлээд гоё сэдвийн үргэлжлүүлээд те. Юбанд подкастн дээр бол бас би яриасаа гэж хүсэж байна. Тэгэхээр эхний дугаараа ямар ч гэсэн ингээд өндөрлөө. Та хоёртой цаашдаа ажилд бас их амжилт, өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Би тэгэхэд дараагийн ажил 5 сарын 31-нд хүүхдүүдийн хүүхд төгс сайрын эрэлтгээд үерхэл нөхөрлөлт нөлөө үдингийн дээрхлийн тайзны драмын жүжиг Монголд хамгийн анхны удаа хүүхдүүд өөрөө драмын жүжигт хүүхдийн дүрд өөрөө хүүхдүүд тоглоод хүргэх чинь. Тэгэхээр нөгөө яг одоо урд нь бид нар нөгөө киноноос ингээ хүргээд идэв. Тэр дэлгэцээр үзэхөр одоо яг тайзан дээрээс амьд энд хүүхд сууж яхад энэ сэтгэл зүрх нөгөө өсвөрөөс өгч ин өөрөө өгж мөгөхөөр одоо би 5 сарын 31-ний хүлээгээ яаж тоглох гээл хүүхд яаж хүлээх тэр чинь яг халуухан дээр нь харж харах гэдэг авах. Тэрээс би кино гаргаад очингууд зургатаараа ч юм уцаараа үзэнгууд сэтгэл бичхөөр. Тэнд нөгөө яг хүүхдийн дүр дээр ангууд яг нөгөө ээжтэйгээ тэр одоо муудалцдаг тэ эсвэл найз охинтойгоо яаж чаж хаягдж байгаа энэ төр ингээл тэр дүр нь яах бол гэж одоо хүлээгээд байгаа. Тэгэхээр бас анхны яг л анхдагч болоод хүүхдийн анхны драмын жүжиг тавих гэж байна. Тэгээд айгүй хүлээлт өндөр. Бас л энэ хүүхдийн төлөө нэг бас нэг уран бүтээл яг үйлдвэрчний соёлын төв дээр бас тоглохчлаа. За. Одоо тэгсэн чинь айгүй гоё хүлээлт хүүхдүүд айгүй дуртай баг. Одоо баг билетиг болчихоо да. Туусчих шиг боллоо. Билет тэгсэн чинь хүүхдүүд ч одоо пороор үзэхэ байсан шүү дээ. Нөгөө поророо нөгөө шулан булам чи итгэх нас өнгөрсөө. Тэ 3 настай ч хүүхд нараа итгэх болсон. Одоо тэр нь гараад ирнэ. Одоо эндээс энд. Тэгээ одоо тэгнэ. Манай хүүхдээс штэ үзсэн. Паналтай ингэж. Тэгээд байгаа байхгүй. Тэгснэ баг шоолоод байгаа юм. Тэгэхэд одоо тэр цаг үеийн айгүй мэдрэмээр байгаа байхгүй. Одоо энэ хүүхдүүд чинь юу хүсээд юу үзээд байгаа юм бэ? Тэ тэгээд тэгэхээр одоо яг нөгөө мэдж байгаас л чи хүүхдийн бэ жоох юм бэ ч юу хайр дурлал мөрлө гэж бид нар хүүхдээ загнамаарг байгаа байхгүй юу? Нөгөө краш мараш хорхол чинь байгаа штэ. Тэгэхээр тэрийг гоё ойлгож үзээд бэ хүүхдэд тулгамж байгаа бүх асуудлыг энэ жүжигээрээ дамжиж гаргана. Тэгээ айгу гоё дууссан гоё хүлээлт өндөртэй гоё байна. Тэгээ одоо энэ жилийн гоё ажил ингэж эхэлж байна. Хүүхдийн байраар бас хүүхдүүдэд ч том бэлэг байна тийм. Том бэлэг одоо хүүхдүүд плетэд дуусгачаал хоёр дахь тоглохгүй тэгж яагаад яах вэ гэж бас төрөөс өндөртэй гэж тийм бодоол байж шүү дээ. Баярлалаа сайхан ярилцлаа. Яг нөгөө хүүхдийн талаар ярихаар чинь бас нөгөө энэ сэдвийг ойлгодог хүмүүстэй ингэж ярих бас гоё штэ. Тийм шүү. Хүүхдээр гар цаанаас ингээл хөөрөөдөл гоё хүүхдийн ертөнцч өрөө гээгээл болохоор гоё байлаа. Эмзэг үедээ маш эмзэг тий. Гэгэлэг үедээ бүр маш гэгэлэг. Гэтэ энийг бол хэр баргийн хүн бас яриад байдаггүй. Эмзэгтэй дуурайд нийгмийн нөлөөлөл урлагийн одоо яг үндсэн дуу хоолой болоод явчаад хоёртой бас маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.